одоо манай баярлаг руу аялжсэн аялагч бол мэдж л байгаа. Яг юу ярьсныг мэдэхгүй ч магадгүй. Ингээд би өөрийгөө казак гэж хэллэггээр баахан Монгол аялагчдыг дагуулсаад казак айлд хөдөө Алтаа давмаг руу явж байгаа Орсын. Тэдэртээ бас казак айл үзүүлээ гэдэг. Тэгээ яваад ороход гэр бүл эмээ өвөөтэйгоо тэ хоёр залуу гэр бүл эмээ өвөөтэйгоо өөр хүүхдүүдтэйгээ нэг том гэрт. Тэгээ бидний яваад ороход би бол ойлгоод байгаа шүү дээ казак учраас. Яваад ороход ингээ сандралтаад хоорондоо казак ярьж байгаа. Тэр нөгөө манай аялагчдад тэр их сонь санагдсан юм шиг байна. Тэр нь гэхдээ юу гэж ярьсан байх вэ? Одоо би хэлэх гээд. Тэгэхэд яг тэр шиг нөгөө ойлгохгүй хүн монголчууд ч юм уу те манайхан яваад очихлаа хоорондоо казак ярьхлаа муусан юмнууд биднийг ингээд байна те биднийг л муусаадах шиг байна гэдэг шууд ойлгочтой юм шиг. Тэгтэл намайг ингээд яваад ороход би монголчуудтайгаа цуг явж байгаа шүү дээ яваад ороход сандралтал хоорондоо казак ярьсан. Тэр нь юу гэж ярьсан бэ гэхээр одоо зарим нэлээд олон аялжсэн хүмүүс сонс мэдсэн баг мэддэг баг. Өсгөө наавал энэ бол их айлын хүмүүс ирлээ гэдэг сандралж байгаа. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтингэр радио 82.9 Хөгтингэр подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдөр нэг сонирхолтой зочин Хөгтингэр радиогийн студид ирсэн. Сайн байна уу та? Сайхан хаварчж байна уу? За сайн байна уу? Сайхан хаварч байна уу? За тэгэхээр сонсогчдоо, үзэгчдээ өнөөдөр ямар сэдвээр ярилцгаа товчхон танилцуулъя. Яг одоо 4 сар сүүл 5 сар гарах төгөж байна. Тэгэхээр энэ үед Монгол гэр бүлүүдийн дундуур ямар яриа өрнөдөг вэ гэхлээр энэ зун хаашаа аялах уу, хаашаа зугаалах уу, гэр бүлэрээ одоо цагийг яаж зугаатай өнгөрүүлэх үү, хүүхдүүдтэй гэр бүлдээ ямар дурсамж үлдээх үү гэж яг эд ярьж байгаа. Тэгэхээр бид аялагчийг студидтэй урьсан. Тэгэхээр 25 жил аялж байгаа аялагч Бек гэж хүнийг урьсан. За тэгэхээр таны тухай бол би аялагч Бек 25 жил аялж байгаа гэдгийг мэдээд байгаа. Тэгэхээр ямар хүнээс ямар зөвлөгөө авч хэн гэдэг хүнтэй ярилцж байгаагаа та манай радиогийн сонсогчдод танилцуулах уу? За намайг энэ Бек гэдэг. Би яг одоо сүүлийн 25 жил аялагч гэдэг байна. Баг овг шахуу болчихсон тий. Аялагч Бек гэдэг юм сошиал ертөнцийн хүмүүс хөвчлэн мэддэг болсон. За яг үндсэн мэргэжил одоо аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага буюу 2000 онд одоо аялал жуулчлалын эдийн засгийн удирдлагаар суралцаад тэгээ 2000 оноос хойш өнөөдрийн хүртэл яг энэ аялал жуулчлалын салбартаа зүтгэж явж байгаа ийм энгийн аялагч аялал зохион байгуулагч ийм өчтөй байна. Та түрүү ярилцаж эхлэхээс өмнө цохос дурдсан шүү дээ. Аялал жуулчлалын мэргэжилтэй. Дээрээс нь их сургуульд 17 жил багшилсан гэж ярьж байсан. Тэгэхээр та 17 жилийг энэ мэргэжлээрээ багшилчаад аялагч болъё. Одоо мэргэжлээ нэг ёсондоо арай өөр салбар руу хөрвүүлж штэ. Энэ шийдвэрийг яагаад гаргасан юм бэ? За яг миний аялал жуулчлалын эдийн засгийн удирдлагаар суралцж байгаад тэр 2000 оноос хойш нэгдүгээр хүрсэн эдийн цагаас хойш аялсан байхгүй. Тэгээ яг энэ аялж яваад тэгээд одоо оюутны сургуулаа төгсөөд шууд их сургуульд багшаар одоо үлдэх санал ирээд тэгээ их сургуульд одоо аялал жуулчлалын чиглэлээр түүхийн чиглэлээр 17 жил багшлаад тэр хугацаанд бол дандаа оюутнуудыг одоо Монгол орныхоо байгалийн үзэл газар руу аялуулдаг, дадлага хийлэгдэг. За ийм одоо байж байгаад ерөнхийдөө бол одоо оюутан засаглаад тусад одоо монголчуудыг нэгтгэж ерөнхийдөө монголчуудыг Монголд аялуулъя гэд ийм зорилго тавиад тэг үндсэндээ миний зорилго бол одоо энэ 25 жилийн мөрөөдөл гэдэг юм уу, зорилго гэдэг юм уу, Монгол төгрөгийг Монгол үлдээе гэсэн ийм одоо өрөө тавиад тэг өнөөдрийн хүртэл одоо дотоодын жуулчдыг аялуулж явж байгаа юм. Яг энэ түүхийн мэргэжилтэй хүн аялагч байх, тэр дундаа аялал зохион байгуулна гэдэг маш том давуу тал юм шиг санагдчихээн. Та дурдж болох уу? За яг нөгөө мэргэжил маань өөрөө аялал жуулчлалгээд давхар нөгөө магистр ажиллаа түүхийн ухаанаар хамгаалсан учраас нөгөө айл болох газар устсынхаа нэрийг, газар орныхоо тайлбар мэдээллийг, бүх түүхийг бусад аялагчтай одоо бол өгөхөд илүү их төхөмтэй. Ерөнхийдөө бол аялал жуулчлал бол нэг талаараа мөнгө зарцуулж байгаа аялагч бол өөрөө мөнгө зарцуулж байгаа тодорхой цаг хугацааг зарцуулж байгаа. Нөгөө талаараа бол асар их танин мэдгүй ачаал бүгдтэй байх хэрэгтэй. Тэр танин мэдгүй ачаал бүгд буюу аяллаа хөтшүүний үүрэг өгөхлөөр тэр газар усны нэр, түүх, домог тэр мэдээллийг бол бүгдэнд өгч өгөх хэрэгтэй. Яг нь хөтшүүний нэг үндсэн үүрэг нь үнэн бодит мэдээлэл өгч өгөх хэрэгтэй гэдэг ийм зарчим дээр миний түүхийн ухааны магистр гэдэг ч юм уу энэ мэргэжлэн бас яг аялал жуулчлалтай холбогдоод ирэхээр хүмүүст одоо тэр янз янзын мэдээллийг үнэн бодит түргэх. За одоо номон дээр байгаа мэдээлэл гэдэг ч юм уу те сонссон мэдээллээс нь илүүгээр ийм одоо мэдээллийн асар том урсгал над байдаг учраас энийг нөгөө нийтэд хүртээх амархан мэддэг.
Одоо та мэдээллүүдийг харж байхад энэ зуны төлөвлөгөө бол гарсан байсан. Гэхдээ анх аялах гэж байгаа, гэр бүлээрээ явах гэж байгаа, эсвэл найз нөхдөөрөө явах гэж байгаа хүмүүст та хамгийн түрүүнд эх орондоо аялаж эхлэх гэж байгаа бол хаашаа аялвал зүгээр шүү гэж зөвлөдөг вэ? Тэр нь гэхдээ дурсамж бүтээгтэй гол нь уу? Эсвэл одоо нэг монголчууд манайхан түүхийнхаа энэ баримтыг мэдэх ёстой шүү гэдэг дээрээ тулгуурлагдав. Ер нь яг тэ дурсамж бүтээх ёстой, их түүхэж мэдэх ёстой гэдэг зарчим тийм үү. Яг хүмүүс анх хэлж байгаа хүмүүсийн хувьд хаашаа гэхээс илүүгээр ямар насны хүүхэдтэй. Тэ? Одоо юу гэдэг гарантаа ч юм уу тэ нэг ихний 10 настай насны доторх ийм одоо жижиг хүүхэдтэй хүмүүс бяцхан хүүхэдтэй одоо аялагчд маань тэ гэр бүлүүд маань хүүхэд ядрахгүйгээр тэ аль болох одоо цуцрахгүйгээр гэсэн үг юм уу. Аль болох одоо өөрсөндөө төг багтаа аялал хаагуур аялах вэ богино зан аяллууд гэдэг ч юм уу тий эхлээд хүүхдүүдийг энэ богино зан аяллаар дадлгажуулах туршлагажуулах тэр ачаалдах тэр чадрыг нь бий болгох дараагаар нь магадгүй 10-аас дээш настай хүүхдүүд тэг гэр бүлүүд одоо хаагуур аялах тий хоног хугацааны хувьд улирлын хувьд за тэгээд дараагаар нь тэгвэл бие даацсан хүүхдүүдтэй том болчихсон одоо ч юм уу эсвэл одоо гэр бүлээрээ зөвхөн одоо хосоор аялах гэж байгаа хүмүүс хаашаа гэдэг ч юм уу ямар улирал вэ гэдэг энэ зүйлүүдийг эхлээд төлөвлөх хэрэгтэй юм шиг байна. Тэгвэл манайх нөгөө ингээд аялал тавихлаар гэдэг одоо юу Алтад багт баруун аймгийн аялал тавихлаар 2 сартай хүүхдтэй аялаж болох уу гэдэг ингээд шууд асуудаг хүмүүс маш их байдаг. Эсвэл одоо 8 настай хүүхдтэй юм танаа ховдын аялалд 14 өдрийн аялалд явж болох уу гэж. Тэгэхээр бидний нөгөө хүүхдүүдэд аль багаас нь тэр нөгөө ядралт тий ээж аав нөгөө хүүхдүүдэд асар харах гэдгээс илүү аялахаас илүү өөртөө түүртэх юм маш их зүйлүүд гардаг учраас аль болох өөртөө төлөвлөхдөө хүүхдүүдийн насныг хамааруулж хаагур хэдэн хоног уу ямар үйлрэл дөө яаж юм гэдэг энэ төлөвлөгөөгөө эхлээд бий болгох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Аяллыг дөрөв төлөвлөхдөө. Одоо бага насны хүүхдтэй хүмүүс анх удаага аялж гин, ойрхон аялж гин. За гэхдээ бас зөвхөн агаар салхи амсгалчаад хүрээдрийг гэхгүйгээр хүүхдүүдтэй энийг нэг бага насны бага гэж голохгүйгээр мэдүүлчихье гэж бодвол та аль газрыг зөвлөх үү? Хоттой ойрхон аль болох ядрахгүй. Би яг одоо манайх нэг ийм ойлгох хэрэгтэй юм шиг байна. Зөвхөн нэг агаарт гаргахлаар одоо гоё селфи ч юм уу тий гоё зурагтай болоод ирэхээс илүүгээр гоё дурсамж бүтээгээд ирэх. Эргээд энэ дурсамжаараа хүн дижигдэх учраас тэгэхээр бол гэр бүлээрээ яаж хааш аялах уу, юу үзэх үү. За тэр дундаа бол Улаанбаатар хоттой ойрхон одоо 1 шин 2 өдөр амралтын хоногуд эсвэл 2 шин 3 өдөр ч юм. Эсвэл зуны амралтын энэ хугацаанд аль болох одоо байгаль руугаа их төгсөн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө манайх ч аялна гэхлээр нэг кемпт ч одоо 3 онцдог. Тий нэг хэсгийг ч одоо 3 онцдог. Эсвэл нэг амралтын газар очиод нэг хүүхдтэй анхаарлуулж нэг 3 онцдог. Адилхан нөгөө чигтэй байшингаас гараад бас нэг байшинд очиж байгаа тий. Тэгэхээр аль болох энэ хүүхдэд энэ бага наснаас нэхлээд энэ амьдрал аялал тий энэ одоо байгальд яаж дасан зохицох уу? Яаж одоо арга ивэ болох уу гэдэг энэ ухааныг суулгахын тулд аль болох дулааны явлал бол майхантай аяллууд тэр дундаа хотын ойрхон тий тэндээ нэг майхантай 2-3 хоног өв сургамал гол ус тэ мод одоо юу гэдэг уул ус гэдэг аль болох бүх мэдээллийг өөртөөхөө боломжийн хэрэг хүүхдүүдтэй өгдөг. Тэр байгальд нь дасгадаг ийм чиг хандлага руугаа ер нь эцэг эхтүүд явуулах зүгээр гэдэг. Улаанбаатар хоттой ойрхон гэх бол одоо яг манайхан энэ зам болохоор бүгдээрээ туулгалаа барагддаг. Эсвэл одоо тэрэлж рүүгээ тавьчихдаг тий. Тэгээ нэг сонголт багтаач юм шиг ийм ойлголттой байдаг. Тэгтэл Улаанбаатар хотын маань өөрөө тойроод бол асар их олон үзэх юм та. За жишээл говь хангааг одоо үзье гэвэл Улаанбаатараас одоо 160 км дээ Төв аймгийн Баян Хүнжил сумын Зоргол хайрхан гэдэг маш гоё байгалийн тогтц. За одоо Манчрын хийдэг бол бүгд мэддэг нэ тийшээ бас их н ховрох аялаад байгаа шүү. За дараагаар нь тэрэлжийн бус. За тэгээ туулголыг өгсөд явахлаар тэр зэрлжээ шаашаа байгалийн ямар гоё өвдөлгүүд байна. За хойшоогоо одоо сэлэнгийн чиглэл рүү бас гоё байгалийн тогтц гоё одоо сүүлд хүмүүс их шуураад байгаа шүү дээ гоё кемпүүч их бий болж байна. Гэдэг ч юм уу ингээд тэр аяллахаа үндсэн зорилгоос хамаарат хотын ойрхон ийм явах боломж маш олон газар. За таны мэдэх аяллахлаар одоо хустаа нуруу тий тахи үржүүлгийг харах тэр бууг үржүүлгийг харах тахи гэж амтны гаралтлуулс бууг өөрөө ямар амтын тий яаж одоо сүргээр амьдрдгийг яаж одоо тэр бугийн өөрөө амьдралын одоо тэр философи ямар гэдэг ч юм энэ бүх л зүйлийг одоо амтан харуулъя гэвэл гэдэг ч юм уу түүх үзүүлье гэвэл байгальд нь гарыг хаашаа гэдэг ингээд хуваагаад
аялахад бол хамгийн их боломжтой газрууд. Тэгэхээр сонсогч та яг одоо Хөхтөнгөр радио 82.9 Хөхтөнгөр подкастыг хүлээн аван сонсож байна. Харьцангуй 100-ны сар гарчаагүй байгаа учраас гэр бүл аяллийн тухай төлөвлөж байгаа бол та энэ ярилцлагыг подкастыг дуустал нь сонсоорой гэж хүсэх байна. Таныг уйд авахгүй сонирхолтой чухал мэдээллүүдийг одоо аялагч Бек өгч байгаа юм шүү. Сая бол бага насны хүүхдүүд хотын ойролцоо одоо хүүхдүүдээ аваад явхад ямар газар тохиромжтой тухай ярьсан бол одоо хүүхдүүд нэг 10 гарчлаа, бие даачлаа, хөөрхөн дагуулаа явхад үүргэвчээ өрөөд явах хэмжээнд очиход хамгийн гол нь одоо гэр бүл тусдаа аялал зохион байгууллаа гэхэд өөрсдийн машинтай байхаар бид нар тэгдэг штеп. Манай машин явж чадах болов уу? Шавард суучих болов уу? Элсэнд суучих болов уу? Уул хад руу гарах болов уу? Хамгийн их айдаг. Ийм энэ одоо төвлөрөх асуудал мөн үү? Юу юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Одоо насны хувьд ингээд дээшилж гин гэсэн үг шүү дээ гэр бүлийн. Яг уу ер нь юу ээж аав нэгтлээ төлөвлөхдөө зам харгуугаа төлөвлөн тийм үү? Хоног хугацаагаа төлөвлөн, удирлаа төлөвлөн, за цаг агаараа төлөвлөн гэдэг маш олон төлөвлөгөө. За ингээ хувийн бэлтгэл гэдэг ингээд ер нь аялал төлөвлөгч маш асар олон юм байгаа шүү дээ. Тэрнээс ч одоо юу гэдэг маргаас салхины гарыг гээд гэр бүлээ аваад тэгээд нэг машинтайгаа одоо нэг тийшээ тэр зүг рүү явна гэдэг нэг ийм хар бараан ч юм уу те. Ерөнхийдөө нэг юм сонирхолтой хөтлөгдөд явдаг аялал бол харьцангуй нөгөө бэлтгэл дутуу төлөвлөлт дутуу аялал бол харьцангуй үлдэх тусламжаасаа илүүгээр нөгөө аялалд уйдаадаг. Дахиж аялалд дургу болгочдөг хүүхдүүдийг ийм хандлагууд их байдаг. Тийм учраас зөв төлөвлөсөн аялал, сайтар зохион байгуулсан аялал, зөв хувийн бэлтгэлтэй аялал бол дараагийн аялал руу уруу татдаг. Өөрөө аялал нь уруу татдаг хүүхдүүдэд тийм мэдрэмжүүд аялах дуртай болгочдөг. Тийм учраас нэгдүгээр төлөвлөлтөн дээрээ хэд хоног хаашаа ямар үед ямар цаг агаар үед судлах нь шүү дээ. Тэгээд дараагаар нь тэр зам маршрутыг судлах, тухайн газрыг хүүхдүүхийг судлах. За тэгээд өөрсдийнхөө тэр боломжит машин тэрэг нь очих боломжтой эсхийг гихчлэнгээр энэ чинь аюулгүй байдал болж байгаа. Тийм үү? Тэгэхээр энэ зүйлүүдийг судлахын тулд өнөөдөр нэг бид нар мэдээлэл хэрэгцээнд. Бүх юм одоо сошиал ертөнцид байна. Бүх юм интернетэд байна. Бүх мэдээлэл байгаа. Тэгэхээр тэр мэдээллийн зөв мэдээллийг олж авч аяллаа зөв төлөвлөнө гэдэг бол өргөөд нөгөө хүүхдүүдийг одоо юу гэдгийг дараагийн аялалд магадгүй аав ээж нь явъя гэж гойх биш хүүхдүүд нь аав ээжигээ явъя гэдэг одоо ийм хандлага руу аваачихын тулд эцэг эх аяллаа төлөвлөх тэр зүйл хамгийн чухал. Төлөвлөхдөө тэр хоног хугацаа удирдал зам маршрут гэдэг тэр мэдээллүүдийг бол маш олон мэдээллийн сайтуудаас маш олон мэдээллийн урсгалаас дараагаар нь магадгүй одоо аяллаа чиглэлийн туршилттай хүмүүсээс зөвлөгөө аваад ингэж явдаг баймар байна. Одоо бид нар аяллаа гэхэд миний бодлоор эсвэл манай гэр бүлийн баруун аймагуд руу их явдаг. Одоо жишээ нь ингээл завхан руу ихэд жил дараалал хичнээн жил явчлаа. Хөвсгөл рүү гэхэд хичнээн жил явчлаа. Тэгснээ ерөөсө Говийн аймаг руу нэг ч явж үзээгүй байх жишээтэй. Говийн аймагт одоо нөгөө уулгаад ус одоо багтаа гэдгээр үзэх юм байхгүй ч гэж ойлгоод байд юм уу? Та энэний ялгааг нэг хэлж өгч болох уу? Одоо нэг юм дөнгөж сонирхогчдод гэх юм уу? Одоо надрах уу? Яг надад хүмүүс айгүй олон хүмүүс асуудаг байхгүй юу? Та одоо 25 жил аяллаа. Монголд хамгийн гоё газар аяллаа. Дандаа хүмүүс тэгж асуудаг. Тэгээ би тэдэр хэлдэг ганцхан хөлтөө. Энэ Монгол орн тэр чирээ гоё байхгүй. Юу нь гоё юм бэ гэхээр та ямар үйлрэл таашаа аялах нь хамгийн чухал. Зуны халуунд говь руу аялж хад өстөө хизээж говь руу аялахгүй бүтэхгүй юм байлээс амар халуун ус муутай тэгээд ингээд нэг говь руу аялах нэг юу аппетит болчдөг. Тийм учраас энэ хүн юун дээр алдсан бэ гэхээр хизээ хаашаа гэдэг энэ удирлаа зөв сонгох. Одоо баруун тийш аялж байгаа аялахаар төлөвлөж байгаа хүмүүс бол арьсцангуй нэг 6 сарын дундаас юу гэдгийг нэг 7 сар хүртэл. За говь зүүн тийшээ юм Хинтээ дорн Цөхбаатар бол 7 сараас нэг 8 сар. За говь руу бол одоо хамгийн гоё тааламжтай цаг агаар нь одоо 8 сарын дундаас 9 сарын сүүл бараг 10 сар хүртэл. Говь руу хангац хэрүүн орж намрын сэрэг орж явахад говьд яг зун эхэлж идэг. Нөгөө нарны хэд халуун энэ элчин буурчихсан яг тийм аялахад гэдэг юм уу ерөнхийдөө нэг юм уур амьсгалны хувьд бол яг тийм хамгийн тааламжтай. Тийм учраас нөгөө Монгол орныг нөгөө аялахдаа баруун тийшэнд би тэдний үед зүүн тийшэнд тэр үйлрэлт нь говь руу бол тэр үйлрэлт нь илүү одоо юу гэдэг аялахад хамгийн тохиромжтой гэдэг юм уу энэ мэдээлэлтэй байх хэрэгтэй юм шиг л. Тэгэхгүй болохоор манайх нөгөө говь гэхлээр одоо хүмүүсийн нийтлэг ойлгох нь үзег хүмүүс л
Өөр нэг Илсэл гэж байна. тэгээ нэг тал дунд гэж. Тэгтэл говь бол өөрөө тэр чиг цайлгадаг уусах штеп. Тэгээ эртний далай ярууд байсан гэж хүмүүс үздэг, эрдэмтэд үздэг. За тэр тэгэл одоо нөгөө динозаврын хөдгийн нутаг гэж одоо баян цаг тийм хэрмэн цав гэдэг ч юм уу говийн одоо бүсээс олдсон маш олон динозаврын уулмөр тий. За дарааг нь говийн өөрийнх нь тэр байгалийн өрмөс тогтцоод бүх юмыг илс гэж төсөөлж болохгүй. Говь бол өөрөө илс байгаа газар маш гоё илстэй. Манхадтай. За тэгээ хэлснийх нь хажуугаар гол урсч байна. Тэгээ хойно одоо маш сайхан уул байна гэдэг ч юм уу. Ингээд төсөөлөхөр өөр говь өөрөө маш гоё өрөмт байгалахгүй. Барууныг үтсэн би говийг үзээгүй хүмүүс говийг үзээс хэлж өгдөг. Тэр цагаан саврыг нь үзээс, тэр ёлын ямыг нь үзээс, хонгорын голыг үзээсээ тэ. Тэр захын говийг нь үзээсээ, борзонгийн говийг нь үзээсээ. Гэдэг энэ Монгол нэг 33 үлс гэж ярьдагс Монголын алдарт 33. Тэгэхээр тэр чинь ганцхан говьд байгаа юм биш. Одоо увсад байна, завханд байна, говьалтад байна, ховдод байна тийм үү. Тэгтэл одоо яг тэр бүр илүү одоо байгалийн өөрийнх нь уралсан тэр бүтээлүүд нь бол одоо яг манай дунд говь, өмнө говь сүмбэр гэдэг аймагуд руу яг яваад үзэх юм бол нөгөө төсөөлөл бас байхгүй шүү дээ. Үнэхээр гоё. Шал өөр ертөнц, өөр гариг дээр очсон мэт. Тэр өөр мэдрэмжүүдийг өгдөгөөрөө говь бол одоо намар хамгийн тааламжтай. 8 сарын сүүлээс 9 сарын сүүл за бараг 10 сар хүртэл хэлэхэд. Таатай. За удирлаа маш сайн судалж явах хэрэгтэй юм байна. Одоо аялагчд ингэдэг штэ нэг гоё газар ингээ буйдхан байж ичээ их олон хүн мэдхгүй байж исэн. Тэгтэл ингээл одоо юм нээлттэй болцсон нэрэл нэг хүн очил зураг бичлэг хийгээл тавьждаг. Тэр зун бөөнөрөө очил нөгөө хар хэлээр бол бөмбөгдөө тавьждаг. Тэгэхээр одоо нөгөө завхны мухартын гол гэлдэгдэг штэ нэг хэсэг мэддэггүй байсан. Одоо өстө очтгүй ч хүн байхгүй болчээ. Энэн шиг зүйл тохиолддгүү. Энд та юу гэж ханддаг вэ? Яаж ханддаг вэ? Яг одоо бид нэг аялал гэдэг юмыг ойлгоод за энийг массаараа ер нь аялах ёстой гэдгийг ухаарад нэг явдаг болоод энэ хандлага нь өөрчлөгдөд нэг 5-6 жил болж штэ. Тэрнээс өмнө бид нар ч багахан аялдаг байж тэгээ гэдэг гадагшаа их явдаг байж одоо сүүлийн 5-6 жил бол Монголд их аялах болж. Тэгэхээр яг аялал жуулчлалт нэг юм бид нэг газар хэд хачаал үүсгээр тухайн байгалийн унган төрх нь алдагдаад эхэлдэг. Манай монголчуудын нэг юм руу шуурдаг зам байдаг. Сүргээрээ очдөг. Одоо жишээл бид нар одоо 5-6 жилийн өмнө хэрэгсэн хэцүү бат. Бүр одоо бол үнэхээр хэцүү болцсон очиход. За одоо мохортын гол тий цахны эрдэнэ хархан энэ сумд мохортын гол улагчны хаарнаар бас л одоо аялагчдын хөл талхагдаж байна. За тэрэлжил угаасаа ойлгомжтой анханасаа буруу илж өчн төлөвлөлтөөс тэнд бол бас л одоо даат тэр ч гэсэн маш олон гэмбүүд замбраагүй үйлчилгээгээ явуулдаг. Бас л одоо юу гэдгийг аялах таатай биш болчихсон гэдэг ч юм уу тий. За ингээд нэг газар хэд их ачаал өгөөд ирэхээр тухайн газрын унган байдал буюу экосистем алдагдаад эхэлдэг. Тийм учраас яг миний гол зорилго бол сүүлийн 6-7 жил одоо мөрөөж ер нь Монгол орны бүх л газар руу аялаасан. Заавал нэг газар руу туушчихгүйгээр. Мохортын гол улагчны харнуураас илүү байгалийн үзэсгэлэнтэй газар Монгол зөндөө бий. Гэдэг ч юм уу те хяргас нуурын хэцүү аднаас илүү байгалийн гой юм зөндөө бий. Тэгэхээр бүгдээрээ шуурахгүйгээр энийг ингээд нэг газар ачаал гэсэн ихээр нөгөө хэрэг хог хийгдлийн асуудал. Тэ? Манайд ч одоо та бол ер нь мэдэх байх монголчууд бүгд мэд. Аялж байгаа газар гой байгалийн үзэсгэлэнтэй газар нөгөө ариун цэврийн асуудал. Бохрын асуудал, хог хийгдлийн асуудал хамгийн төвөгт. Тэгээ эргүүлээд нэг зам битүү шаваад ирэхээр дараагийн зам хүн очих эцэг болчдөг. Энэ бол нөгөө нэг даат зэрчиж байгаа. Тэгэхээр Монгол орны тэр бүхэл бүс рүү бүх чиглэл рүү аяллыг жигд байрлах, массыг тарах. Тэгээ эргээд энд нөгөө бид нэг зарчмал мартчихлахгүй. Одоо хүн хэлэхээс цаас чичгээс нарч. Уламргүй гэдэг зарчмыг манайхан одоо бүр хойно тогтоохондоо хийж болчмор байгаа. Одоо нэг үеийг бодвол залуучууд хүүхдүүд бол хог хаях болохгүй гэдэг юм үл гоё юм хандлага бий болж байна. Томчуудаасаа илүү байна. Тэгэхээр томчууд маань нөгөө энэ хандлагад одоо нөгөө багасаа сургуулийн систем гэдэг ч юм уу энэ хандлага нийгмийнхэн тэр янз бүрийн асуудал байдаг юм уу энэ хог хаяхгүй гэдэг хандлага бол хэцүү болсон. Одоо бол яг хүмүүс ингээд нэг үеуд бол хайг болчих тэгээд үгүй би чинь нэг жилийн дотор Монгол орныхоо их газрууд дээр явж байгаа. Огт за энд хүн баг ирдгүм даа гэж очиход л тэгэл үнэхээр тэнд хэцүү шттэ. Тэгээ тэр болгон дээр сошиал дээр мэдээлэл нь ингээд янз бүрийн уриалга гаргана.
Тэгэл байгаль орчны яам тухайн газрын тусгаан болтой газрууд гэл маш олон уриалга хилээд харамсалтай хог гэдэг асуудал буурахгүй байна. Тэгэхээр нөгөө хог толгой дотор байдаг гэдэг шиг одоо энэ сургалтын системд нь оруулж юм шиг хүүхдүүдийн энэ ийм хог одоо ахуй хог байгаль тэр насалтын ямар нөлөө өгдөг гэдэг юм. Гэх жилэнгээр энэ даац цацаад ачаалыг жигд тараахгүйгээр нэг газар руу их шаваад ирэхээр эргээд тэр газар одоо хүсээ зориод очиж байгаа хүмүүсийн хувьд нөгөө мөрөөдлийн газар биш болоод хувирдаг. Ийм зүйлээс бид нар одоо ангиж явах хэрэгтэй. Нөгөө даац хэтрээд байна гэдэг нь хүмүүсийн мэддэг газар, дандаа л явдаг газар гэж ойлгоод байна. Одоо жишээ нь ингээл хөвсгөл рүү очие гэл тэгэхээр нууран дээрээ л очичдаг өөр газар хаана гэдгийг мэддэггүй. Завхан гээл улагшны хар нуур мухартын гол гээл очичдаг өөр газар мэддэггүй. Тэгэхээр та яагаад ингэж нэг газар руугаа байн бай яваад идэх юм бэ? Өөр ийшээ яваач гэд нэг юм энэ жилийн маршрутыг жоохон тарай гэж бодъё л доо. Ямар газрыг нэрлэх вэ? Яг бидний үед ингэж байгаа. Хөвсгөл нуурыг үдцэн би хөвсгөлийг үдчихлээ гэдэг. Тий, тэгж бодоод байна. Хөвсгөл аймгийн хэмжээний ганцхан зүйл нуур биш. Тэнд маш олон юм байна. За жишээл бид нар бол өвд одоо хөвсгөлийн тайгуур ихэ илдэг. Тэ? За одоо 100 бид нар энэ жил хөвсгөлийг бүтэн тойрох буюу хөвсгөлийн танин битгээ илгэж их том аялал хийж байгаа. Тэр нь хөвсгөлийн хамгийн захын завхантай илдэг цэцэрлэг сумаас ахуулаад хөвсгөлийн эренчлэлтэн сум хүртэл тэр байгалийн бүхий л тэр хөршээ гэдэг юм уу, нуур гэдэг юм уу, гой цэцэг гэдэг юм уу, гой уул хангаа гэдэг юм уу, ингээд гой буган хөшөө гэдэг юм уу тийм бүхий л газрын үзүүлэх гэж хөвсгөлийн тойроо аялал гэж. За дараагаар нь одоо энэ түүхийн чиглэл рүү их хазаасан айлуулга аялагчдад энэ эх орны хайрлах, хамгаалах, өмнөх түүхээр бахархах ийм үзлийг төлөвлөж хүүднээс манайх сүүлийн 3 4 жилийн байдаг багт руу одоо говийн зархан газар одоо ховдын алтаа булган уянж одоо сумыг хамарсан тэр дундаа одоо ховдын уянж булган сумын заагтдаг тэр байдаг багт нөгөө алдарт тулдаан болдог хэлийн том төрчлөлтөө мөрөлдөө болдог энэ одоо бүс рүү хэлдэг за сүүлийн хүмүүс маш их явж эхэлж байгаа манай илд тэгээд явсан хүмүүс бол очиод бүгд уйлдаг тэгэхээр ямар агуу түүхтэй юм бэ бид ямар азар одоо энэ Монголд ингээд ийм гоё иргэчлүүд тий тайван амьдарч байгаа бидний өмнөх энэ одоо мундаг дайчид баатрууд энэ түүх бидэнд ямар их үнцнэр олцсон бэ энэ газар гэдгийг тэнд очиод хүмүүс бүх аялагчд магадгүй 90% нь уйлдаг л байхгүй. Тэгэхээр тэр хүн уйлж байна гэдэг бол эргээд магадгүй өөр газар руу өөр бүс рүү очиод аялахад эх орноо хайрлах хамгаалах сэтгэлгээ илүү их суугаад эхэлж байгаа. Илүү их хайрламар санагддаг. Ийм аяллууд их байгаасаа гэж боддог. Ганцхан байдаг багт биш. Өөр одоо түүхийн хаашаа аялж болох гэдэг ч юм уу. За дараагаар нь одоо энэ буурлуу яхаа хүмүүс их яваад байна. Зөвхөн одоо буур дээр очиод нэг майхнаа бараал 5 4 5 хоног амраал. Тэгэл тэнд одоо битүү баслахыг аяглаа тий. Тэгтэл одоо Дорнод аймаг бол одоо нөгөө алдарт алхын дайны холбогдлолтой тэр түүхийн ямар одоо дуусгалууд байна тий. Ямар их орнуудын хөшөө байна. Ямар тулдаан босон газрууд байна гэд ингээд задлаад явах юм бол Монгол орны аймаг болгон тэр чигээр өөр үзмэр музей болох. Байгалийн музей хүний гараар бүтсэн музей л байхгүй. Тийм учраас би аялагчдыг одоо энэ интернетийн соёл мэдээллийн 900-д бид нар энэ мэдээллийг ерөөсөй байнга өөртөө хайж ямар байна. Үнэхээр болохгүй бол хэн нэгнээс асууж ямар байна. Хэн нэг туршлагатай хүнээс. Бүр болохгүй бол хэн нэг туршлагатай хүнтэй хамтаа илаасаа гэж боддог. Та бүх юмаа даатгаад сэтгэл амар. Тэгээд тэнд бүх л мэдээлэлээ сонсоод ингэж аялал би илүү их аялсан аялал маань илүү их турсан чиг өгдөг юм болов гэж боддог. Тийм учраас би хүмүүсийг аялуулах мэдээллийг зөв авч ном зохиол интернет орчны мэдээллүүдийг хангалттай аваасаа л гэж боддог. Хүмүүс ингээ гадуур аяллаж явахад та түрүү бас хэлсэн шүү дээ. Бүгдээрээ л ингээ селфи хийгээл зураг дараал нүдэрээ ингээд харахад гоё харагдаж байгаа юм камер дээр давж харагддаггүй шүү дээ. Уг нь бол тэгэхэд ингээ хараад идэг. Та энийг юу гэж боддөг вэ? Ингээ хараад дурсамжүүлдэх, зурагнаас дурсамж олох хоёрын хооронд шал өөр. Одоо нүдэрээ үзсэн юмыг хүний гоё зураг хараад эсвэл тэр хүн гоёыг мэдрээгүй зөвхөн тэр гоё бушуухан л одоо тий утсан дээр буулгах, камер дээр буулгах тэр хүсэл тэнд та нэг 10 минут 20 минут тэр очны бүрэн дүүн тий мэдрэснийхаа дараа энэ ажлыг хийж болно.
одоо сүүлийн үед манай нэг энэ ууланд алхаж байгаа тий ойр зурхын богдоор алхаж байгаа гэдэг ч юм уу. Эсвэл нэг аялж байгаа хүмүүс бол их гоё ганган чамаа хувцастай тий. Тэгээ нэг л гоё тэгэл бушуухан очоод маш хурдан дэрийг үзээч тэр эндээс кап мэдрэмжийг аваагүй тий. Тэрний гоё сайхан үзэсгэлэнгийг хараагүй. Тэгсэн хэрнээ бушуухан зураг авахулаад сошиал ертөнцид ингээд тавихыг хүсдэг болсон мэл. Нэр нь анзаараад байгаа. Тэгэхээр аялал гэдэг бол өөрөө юм гэхэлэр та эхлээд биеийн таашаал авах хэрэгтэй. Сэтгэлийн таашаал. Тэр сэтгэлийн таашаал, биеийн таашаалыг та нүдээр, чихээр тэр нуурын давлгаагаараа тэр голын урсгалын чимээг хэрэгжих юм тий. Үзэж байгаа юм эхлээд та дүүр кап тэр юугаа авчих. Мэдрэмж ав. А түүний дараа та гоё зураг даруулах хангалттай хугацаа байдаг учраас эхлээд зураг биш. Эхлээд мэдрэмж ихлэв. Гэдэг ийм зүйлийг л одоо манайхан ойлгосоо л гэж боддгийг. За бид хоёрын яриа өөрөө ирэхгүй одоо нэг сэрэмжлүүлэх талбар гарч ирж байна. Аялалд гарна төлөвлөж чинь ямар гоё юм бэ? Догдолж чинь энэ 100 хайчих уу гэж бодож чинь. Аяллаар явахыг төлөвлөж байгаа бол бие махбодын хувьд, гэр бүлийнхээ хувьд, эрүүл мэндийн хувьд хамгийн түрүүнд аялагч хүний цүнхэнд эсвэл машинд юу байх ёстой юм бэ? Мэдээж нөгөө бүх түрүү хэлсэн аял хувийн бэлтгэл, багийн бэлтгэл, гэр бүлийн бэлтгэл гэж юм байх ёстой. Тэгээд тэр бэлтгэл юунаас эхлээд хамаарах вэ гэхээр бэлтгэлийн их үндэс нь юу гэхээр та хаашаа аялах гэж байгаа. Та хэд хоногор явах гэж байгаа. Тэ? Тэгвэл та тийшээ явах гэж байгаа, тэд хоногор явах гэж бол танд юу байх ёстой? Нэгд хувийн бэлтгэл. Хувийн бэлтгэл гэж юу хэлэх юм? Нөгөө шок маань байгаа юу? Нөгөө шок маань одоо нингэн үзүүцаа нь оройн даарах уугүй юу? Цаг агаар нөгөө та аялах цаг агаарыг судалсан уу? Тэ? Тэрэндээ тохируулаад таны майхан салхинд бат бөхөө бороонд хэрв гэдэг ч юм уу те. За дараагаар нь таны нөгөө гудас ямар уу унтахад хэвдэхэд ингээд энэ эхлээд нэг юм хувийн бэлтгэлийн орон зай. Хоёрдугаарт нь тэрэнд хоног хугацаанаас хамраад нэг хоол хүнсний асуудал. Тэ? Та маха яаж авч явах юм? Бүх юмыг сумын дэлгүүрээс юм Улаанбаатараас базаах уу хаана суурн байгаа. Тэндээсээ шатхуунаа базаах уу хоолоо базаах уу хоолны ямар материалыг байхгүй зүйлүүдийг одоо Улаанбаатараас яад. За муутахгүй авчихын тулд яах ёстой гэдэг чинь маш олон юм бэлтгэн байна. За түүний дараагаар нь эмийн сан. Манайхан нэг багийн нэг эмийн сан л гэж яриад байдаг. Өөр нэг байх ёстой. Одоо нэг машинд галын хор байх ёстой. Зүгээр нэг шалгуулах гэж байгаа юм шиг шалгуулах гэж байгаа юм шиг аваа явдаг. Тэгтэл таны биеийг хинч мэдэхгүй шүү дээ. Та өөрөө л мэднэ. Та яахлаар их ядардаг юм. Тэ? Энд зүгээр хамаагүй ус уухлаар одоо манайх ч нөгөө ус таардаг хүмүүс их явдаг. Тэгээд тэрэнд тохируулаад ямар юм авах хэвээр. Хэд халуун таны даралт хэсэгт ямар юм авах. Тэ? За өглөө оройс сэрүүнд ингээд хоолоо нэрвдээд амархан ханаад явдаг хүмүүс аялд явахд юу авч явах хэвээр. Гэдэг ч юм ингээд эхлээд би хөдөө гарахад миний бие организм юу нь яадаг вэ? Тэгэхээр би эхлээд өөрийн эмийн сан гэж байх хэрэгтэй. Тэр эмийн санда хөдөө гаргаж бүх л юм төлөвлөх хэрэгтэй. За би наршуул яах вэ? Тэ? За гимтвэл яах вэ? За би одоо юу гэдэг даарвал яах вэ? Ус таарахгүй яах вэ? Маш олон тийм одоо зүйлүүдийг төлөвлөж иж тэр эмийн сангаа бодно. Ерөөсөө аялал бол хамгийн гоё болох их үндэс нь ерөөсөө бэлтгэл. Бэлтгэл дутуу аяллаас авах мэдрэмжийн дутуу болтно. Тийм учраас бэлтгэлийг хийхдээ тэр хоног хугацаанаас улирлаас хамаарч багийн гишүүдийн тооноос хамаарат эхнээс нь зөв стандартын дагуу төлөвлөх гэдэг асуудал байна. Аялалд гарлаа гэхээр зарим айлууд бол дан машинаараа гараа явчихдаг. Зарим нь ингээд ханьсан хүн хайдаг. Аргагүй нэг хантай байхгүй бол хонж хонж хүүхдүүд айлгана байна. Тэгэн гут хонж болохгүй газар байдаг. Одоо тэр үе цагаагаар ямар байх вэ гэж хараал явна. Би танд бодит байдал болоод нэг бидний нэг юм хийсвэр төсөөлж байд юм уу нэг тухайн газар догшин ширүүн шүү энд байж болохгүй шүү. Тэгэл аялагчдын зарим нэг яриаг сонсож байхад энд газар нэг юм эвгүй хүн хонж болдоггүй те. Одоо юу гэж хэлмээр юм бэ нэг юм далдын хүч гэдэг юм уу иймэрхүү газар байдаг гэж яриад байдаг. Энэ дээр хэр анхаарлаа хандуулах ёстой вэ? Нэрээ тийм юм байдаг юм уу? Бид ургуулад байдаг юм уу? Та энэ олон жилийн хугацаанд бас өөр одоо кейс жишээтэй таарч ирсэн үү? Бид нар аялах гэж байгаа тухайн бүсийнхаа хүмүүсийн соёл, зан заншил бүх зүйлийг хүндэтгэх ёстой. Аялч нь өөрөө соёл шүү дээ. Тэгээд аль болох майхантай аялах гэж байгаа бол зандаа тэр нутгийн хүмүүсээс асууж би хаана майхнаа бариул болох вэ гэдэг энэ сонголтыг нэгт хийж явах ёстой.
Хүнээс заавал асуу. Хоёрдугаар нь тэнгэр хангаа муу үед та хаана майхнаа барих вэ? Одоо манай монголчуудын нэг бидний хүүхд багтал байсан одоо ч гэсэн энэ заадаг юм уу мэдгүй. Явган хүний ан амтны жим дээр майхан барьдаггүй, хондоггүй. Тэ? За хоёрдугаарт нь ганц модтой, сондгоо модтой, чулуу модтой тийм газар майхан барьж хонголж болохгүй. Нөгөө тэнгэр мохоо үед аянга буух эрсдэл хамгийн өндөр гэдэг юм. За хит их одоо усрахыг бороотой эсвэл одоо ширэн бороотой одоо цагаагаар мэдээч одоо уцаар ардуулсан шүү дээ. Тухайн газрынхаа тэр цагаагаар суусан дээр хэрвээ бороотой байвал голын иргээс хэдэн метр зайтай ямар өндөрлөгтөө нуурын мандлаас хэрэг хол зайтай ямар өндөрлөгтөө гэдэг ч юм уу. Ийм маш ийм ахуй хүрээний одоо тийм үү наазах нэг энгийн мэдлэгүүд байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь заавал нутаг орны хүмүүсээс тэр одоо ачаалаг айл байлаа гэж бодъё л хөдөө ээлж байгаа нэг айлын бараадаад ч юм уу эсвэл тухайн айлаас таажихта за бид тэнд тэр хавьд хонж болдгоо хаана хонол тохиромжтой гэдэг заавал нутгийн иргэдээс асууж байх хэрэгтэй. Тэр яг янз янзын нэг манайх сүсчдгөр эсвэл далдын хүч тэнд амар газар мазар гэдэг би юм тийм итгэдэг. Одоо 25 жил хэлэхэд. Миний амьдрал тохиолж үзээгүй. Гэхдээ надад хамаахгүй би үзээгүй гэдгээс илүүгээр миний ганцхан баримтлагдаг зарчим тэнгэр хангаагаа хар хоёрдугаарт нь майхан барих газар буюу хонголох газар заавал нутгийн иргэдээс асууж. Ерөөсөө нутгийн иргэд чинь өөр амьд ном шүү дээ. Хөдөө дагараад ирэхэд тухайн газар усны бүхий л юм мэдж байгаа. Тийм учраас хонох болохгүй хаана майхан зоож хонолох гэдэг бүх юмыг нутгийн иргэдээс ар хавийн хүн амтнаас асууж байгаа. Илүүдэг. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Би танаас үргэлжлүүлээд ингэж асуух гэж байсан. Одоо таныг энэ аялж яваад нэг газар буудлах дурггүй ч юм уу эсвэл жирэхдэг дөлдөг ийм газар байдаг болов уу гэж асуусан чи та одоо тийм далдын хүчинд итгэдэггүй таарж байгаагүй гин. Эсвэл бүр ингэж одоо та чинь түүхийн хүн шүү дээ мэрэгжлийн. Эсвэл хүндэлсэндээ болоод дээдлсэндээ болоод хурж болшгүй болоод очихгүй газар байна уу? Түүх талаас байд юм уу? Итгэл үнэмшил талаас юм. Баггүй. Тийм үү? Ерөөсөө бүх газар адилхан. Баггүй. Гэтэ бид нар яг зарим нэг түүхээ заашгүй биелүүлэх ёстой. Түүх төр нотлохоо байгаа шүү дээ. Жишээл одоо бурхан алдан дээр эмэгтэй хүн очиж болохгүй. Тэ? Энэ бол одоо Монголын нууцчин дээр хүртэл одоо босгод ингэрийн даваанаас цааш харин хүн хатан хүн хоёр тэр нь эмэгтэй хүнийг дорд үзсэнтэй биш байдаг байхгүй. Ер нь яагаад тэгээд идэг юм бэ? Эмэгтэй хүн гарч болохгүй, хурж болохгүй. Бид нар нэг юм байдаг. Түүх бол бодд юм. Шашин бол хийсвэр сэтгэлгээ. Хүний одоо ухамсарын асуудал. Тэгэхээр зарим тохиолдолд би энэ шашин аялал жуулчлал хоёрыг салгаж ойлгомоор санагдав. Манайхан одоо ихээс төрөөгүй юм шиг. Тэнд эмэгтэй хүн гарч болохгүй шүү. За чи доорно байж. Бид нар гарна гэж эрчүүдэн дагалцал яваад байдаг. Тэнд чи эмэгтэй хүн гарч болдгоо, энд чи эмэгтэй хүн төхөж болдгоо гэдэг энэ шашин талаас нь. За одоо алтан яг төрийн дахилгатаа энэ эртдэрээс уламжилсан юмнууд байгаа. Энийг үүсэхгүй. Алтан овон дээр, шидийн бог дээр, бурхан алтан дээр, очрон хайрхан дээр очих чиг хүртэл гэдэг юм. Энэ бол магадгүй бид нар зарим зөвлөл дээр энэ эртнээс уламжилсан юмнуудыг одоо үүсгэж байгаа юм шиг. Энийг зарим тохиолдолд нь тэр өв уламжил тэр хандлагыг нь бол хэрэгжүүлж байгаа хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед бүр ингээ худлаа их юмуд гарч ирдэг болсон. За. Одоо би бол зүгээр яг нэг үйл магадгүй одоо зарим энийг үзэж байгаа хүмүүс бол үгүй заавал тийм гэж янз янз эсрэг байр суурьтай байж болно. Энэ бол хүмүүсийн л асуудал. Одоо хамрын хэд дээр очихлоор ирчүүд гарч болохгүй. Нэг мөм хат гэдэг. Тэрийг тэгдэг юм. Өөр нэг юм эмэгтэй хүн гарна, эмэгтэй хүмүүс нь очиод тэнд цүү өргөөл тэнд нөгөө нэг юм цемэнтлээ ичсэн. Тэ? Зүгээр нэг юм заа тэгэл энэ нэг хадны нөхрөө орооос тэ ихээс төссөн юм шиг ариусна энэ төр гээл одоо янз янзын нөхрөө гэл ирэмгүй шургуулаад. Тэ? За энд орохын тулд та одоо сайхан иймэр бүгж авч байгаа л одоо энэ их юмар ороо. Тэгэхээр одоо би ингээд аялж явахад 30 40 газар их юм байна. Ингээд нэг юм аялал жуулчлал ингээд хөгжих боломжтой юм газрууд дээр нэг худлаа мухар сүсг аваад зоочдөг. Тэгээд эсвэл тэнд нь худлааны хийсвэр юм домог зүгээс сэтвлээд нэг юм бий болгочдөг. Ийм хандлагууд сүүлийн үед Монголд нэлийн бий болоод байгаа. За түрүүн та хэлсэн нэг жирэхдэг, хоноход жирэхдэг. Одоо энэ шашин янз янзын юм урсгалууд их болохоор зэрэг байгаль дээр зарим газар зүр хэрэгцүү болсон.
би зүгээр асуудал байхгүй хонж болоод идэг. Тэгээ хүн дагуулж явхад би чинь надад хамаа авахгүй би бол тийм таалдгүй гэж хэлж болохгүй хүмүүсийнхаа бас янз янзын сэтгэл төрүүлэхгүй тулд холдох тохиолдол байдаг. Жишээл одоо зарим газар очих үнэхээр нэг бөөгийн битүү хадаг яндар болгоо ичсэн. Ингээд тэнд үнэхээр хон хоноход би бол тоодгүй л та. Гэхдээ хүмүүс хоноход хэцүү. Одоо янз янзын онцгой болчих вэ гэдэг. Хүмүүс сэжиглдэг. Ийм тохиолдол зөндөө байна. Ийм газрууч их болчих. Зарим газрууд бол хийсвэрээр янз янзын зохиогоод тэрэнд хүн итгээд явдаг газрууд их болчих. Жишээл одоо мөнгөний мод гээл тэнд очихлээр л энэ модонд сайхан төрөвч өрөөд тэгээ одоо ингээд залбирахаар зэрэг мөнгө тавиад залбирахаар зэрэг одоо та хөлждгийг гэлээ баяждгийг гэлээ гэл. Тэгэл эсвэл сарлуу бүгд төрөвч. Энэ бол нөгөө бид нар хит нөгөө одоо нэг сэрэл кинонд гардаг штеп. Нөгөө лам багтаад үзүүлэн тэр эмч бол одоо харийн шулам тий одоо шин тухайд итгэхгүй хадаг өөртлөд урдуур нь явдаг. Тэгээ энэ яг энэ шиг л болох гэдэг юм л да. Одоо ийм газар сүүлийн үеийн шашны урсгал янз янзын одоо ургийн баяр гэдэг ч юм уу янз янзын тэр эцэг өвгдийн манай өдөртний өвөө тийм лам байсан энэ газарт нь ингэнэ гэл энэ зэрэг олон зүйл нь өөрөө аял хийхэд бас зарим зүйл төвөгтэй болж байгаа юм зөндөө байгаа. Тэгэхээр бид энэ шашин аялал жуулчлалыг зарим тохиолдолд ангид авч үүсгэх хэрэгтэй. Энэ хэд их мухар сүсгүүдийг би бол болж явах хэрэгтэй. Би бол энэ лам хүмүүсийг шашны байгууллагуудыг дандаа манай буддын шашнуудыг бол ариусгах зөв замраг хөтлөх сэтгэлээ нэгүүлсэнгүй байлгах хүмүүст ийм уулна тий одоо сургалтаар гэдэг ч юм уу итгэл үнэмшлэр нь бий болгож явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр уул болгонд хатдаг яндар яагаад энэ тавиад байгаа юм бэ гэж цэвэрлэхэд зэрэг манай лам багш тэнд авчиж энэ ямар нартыг тавиараа гэсэн. Манай лам багш энийг тэнд модон дөлгөөр гэсэн гээд ингээд нөгөө бид нар нөгөө сэрэлт кино руу буцаагаад тэр үе рүүгээ магадгүй явж байгаа юм санагддаг. Итгэл үнэмшил байж болно. Гэхдээ бид эргүүлээд түүний сөрөг нөлөөлнө вэ. Тэрийг дуурайгаад залуучууд одоо тийм болж байна. Аваад би одоо маш их олон аваад цэвэрлдэг. Одоо манай илэгч тариндаа шоолдог. Аваанаас би мөнгө төвдөг. Хүмүүсийн тавьсан. Энэ бол тийм юмсэн байж болдоггүй байхгүй. Тийм юм байж үзээгүй. Тийм утга учиргүй хийсэр юм ерөөсөө түүхэндж байгаагүй. Одоо энэ мөнгө тавьдаг, хадаг тавьдаг, эсвэл гол мөрөндлөө өсөв асардаг, уламжил манай эртний уламжил гэж худлаа яриад эсвэл одоо гол ус руу одоо эмэг бөгж шиддэг. Ийм зүйлүүдийг одоо бид нар болимоор байна. Одоо бид нар шогон шинжлэх ухаанч тий? Тэгээ жоохон юм мэдлэгтэй, жоохон юм уншиж судалмаар байна. Тэгэхгүй бол одоо энэ байдал хэвээрээ үрдэх юм бол одоо та бүхэн аялахад майхан барих гэж болтохгүй шүү дээ. Харин наад одоо ингээд анхаарах ёстой зүйлсүүдийн нэг би нэг талаасаа салхи шороо байгалийн гамшигаас гадна нөгөө талд зүсэг бишрэл тал надад бас нөлөөлөд идэг. Үр хөвгтөө очиод болохгүй газар нь майхнаа бариад хоноод элдв юм үзэж хараад бас янз бүр болчихгүй гэсэн айдас надад байгаад идэг. Тэгээд сая таны яриг сонссон чи бүр өөр болоо. Та ч сая нэг хэсэг ууланд явж байсан, уулчин болсон гэж ярьж байсан. Тэгсэн чинь дийлэнх уулчдын битснийг харахад нөгөө дүүлэн дэмжсэнийг харахад яг тэр уулын тэр хэсэгт очихоор нэг эвгүй юм байдаг тухай нэг нь бичээд нөгөөх нь ар араасаа харсан тухай олуулаа нийлээд ярьж байгааг сонссон л доо. Тэгэхээр та энийг юу гэж хэлэх вэ? Яаж тайлбарлах вэ? Би яг тодорхой хэмжээнд 5-6 жил ууланд авирсан. Тэгээд мөхс цастаа ууланд л да. Тэгээд энэ нэлээдгүй олон ойлголт гарсан. Тэгээд одоо бол ууланд авирахаа болоод бас өөртөө андгаад ангаргууд за ер нь одоо сүүлийн хэдэн жил бас уулын маш их ослууд боллоо шүү дээ. Тэгээ отго нэгрийн 17 осол хайрын 17 ам тий. За дараа нь Алтад обон багтлуулсан дээр 5 осол 5 хүний асуудал тий. За дараа нь манай одоо гавьяат болдоох малчаар гэлд өөд боллоо гэдэг ч юм уу. За сая ингээд бас Эверестэд манай 2 уулчин гэдэг юм. Энэ болгоноос болоод одоо үүдээд за ер нь гэдэг бол одоо энэ уул гэдэг спортоос өөрийгөө татчаавь. Яг гэвэл би тодорхой хэмжээнд ууланд авирсан, тодорхой өөрийнхөө хэмжээнд жижигхэн мэдлэг хөрөмтлүүлсэн, сайхан мэдсэн, хэцүүгийг мэдсэн. Тэс авахаач жаргал капин мэдсэн хүний хувьд одоо надаас илүү мэдэх шаардлага. Энийг ч юм уу дуурлаад илүү бүр хобби болоод шаардлага байхгүйгээд өөрийгөө татаад авсан. За яг ууланд яг бидрийг ууланд авирдаг байхад би чинь эртний хүн биш үү? Тэгтээ одоогоос нэг 10 жилийн өмнө авирдаг байхад
тэр үед бидний одоо хөтж ижсэн манай одоо Баярнам гээд ах байна. Тулгаа ах байна. Сая үүд боллоо манай халзан Тука гэж манай уулчт халзан Тука гэж бүгд мэдэн телевизэн бас бүгд мэдэн тийм ээ. Тука ах маань бас анхны одоо 2005 оны Эвертон багийн гишүүн шүү дээ. Уулыг сайн мэднэ. Тэгээд ингээд настаа тэр үеийн одоо багш нараас ч юм уу тэр үеийн одоо мундаг уулчтаас асууж байгаад ер нь уулчгийн ууланд авирахаасаа эхлээд тэр бэлээс нь эхлээд хараар ерөнхийдөө болдоггүй тий. Одоо хайрхнаас зөв хүндэлтэй яс бос юм хийж болдоггүй. Тэр маргааш одоо авиралтай гэдэг өнөөдөр нь та бие бэлтэн сэтгэлээ бэлтэн тэр одоо уул ус орчимтойгоо өөрөө нэг ам гэдэг ч юм уу нэг юм цул болохын тулд тэр хайрхнаа яаж хүндлэх үү гэдэг ийм зүйлүүдийг бидэнд их заадаг гэсэн. Тэрний нөлөөгөөр магадгүй бид нар одоо ууланд авирч байхад янз янзын асуудлууд гэдэг ч юм уу те болдоггүй. Одоо би сүүлийн үед ингээд харахад хэн нэгний олсонд ороод хэн нэгний хүчээр хэн нэгний тусламжтайгаар оргилд гарчгаад маш том уулын пис хопчээл сошиал ертөнцид эсвэл худлаа юм зохиогоод бага тийм залуу хүмүүсийг харагдаг болсон бил. Эсвэл тэр уул яруу тэр одоо зарим нь нүцгэн хүртэл зэрэг авах болж байна. Тэ? Одоо тийм сошиал ертөнцид хөвдлөөс тэ. Плаштайгаа авах болсон л гоё ингээл. Тэрнийг гоё гэдэг зүйлийг бид нар зарим тохиолдолд хаймаар юм шиг байна. Тэрэндээ би хамгийн түрүүлж тийм гоё зураг авахулсан. Дараагаар нь тэр урсгал тийш нь шавчдаг тий. Гэдгээсээ илүүгээр та зөвхөн л өөртөө тэмцэлдэж тэр уулын оргил руу гар. Зөвхөн өөртөө уул чинь өөртөө тэмцэлдэг спорт шүү дээ. Байгальтаа тэмцэлдэж бид нар чадахгүй. Тэр уулын сүрхттэй чадахгүй. Зөвхөн өөрийгөө ялах хэрэгтэй. Өнөөдөр бол хараад бол зүгээр тэнд маш гоё зураг авах болдог. Маш гоё. Эсвэл тэр уулан дээр гажиг гэдэг ч юм уу. Тийм одоо би анхны тийм хүн болох гэдэг ч юм уу. Тийм хандлагууд их болдог болсон. Бас тэгээд дээр нь бид нэг бас л миний ярих тухтай нэг ойлол хэдий үед яаж тэр уул руу гарч болдог цаг хугацаанд хийцэн гэдэг ийм зүйлүүдэд сайн судалмаар юм шиг. Яг одоо уулч зөндөө байна. Манай шавнарч гэсэн мундаг залуучууд уулч зөндөө байна. Тэгээ энэ явандаа бол жигдрээд яг уулаа хөөхн хөөгөөд аяллаа хөөхн хөөгөөд ингээд нэг зах зээлийн хууль гэдэг шиг байгалийнхаа яваараа чадвартай тийшээ тэмүүлэх баг. Тэгээ энэ нэг ууланд явж байгаа хүмүүсийг ойлгохгүй шүү хүмүүстэй. Юу ингээд өөртөө зовгоод хин тэрийг тийшээ авир гэсэн энэ төр гэж баахан шүүмжлэх комент байдаг шүү дээ. Тэр уулнаас авах мэдрэмж тэр хүн одоо тэр хүн л мэднэ. Тэрнээс хөндөнгөр харж байгаа. Уулчдаг тэгэхээр нэг эготой хүмүүс гэж яриад байдаг штэ. Яг л өөрийгөө ялан дийлээ би чадна гэсэн хүсэлтэд автаад яваад идэг гэж их сонсч байсан. Яг эготой гэхээс илүүгээр өөрийгөө сорих хамгийн том талбар байхгүй. Одоо зүгээр нэг энгийн жудогийн тамирчин ч юм уу боксийн тамирчин тий. Тамирчдын мөрөөдлийн үе. Олимп гэдэг тэр агуу тэр спортын агуу тэр оргил дээр 1 2 3 гэсэн нэг дээр зогсох бол бүх тамирчны мөрөөдөл. Тэгвэл ууланд дурлцсан ууланд алхаж байгаа хүний мөрөөдөл юу? Тэр хүссэн оргилынхаа орой дээр нь зогсох. Яг л тамирчинтай адилхан шүү дээ. Тамирчны мөрөөдөл нь олимп бол уулчдын мөрөөдөл оргил л байхгүй. Тэр оргил дээр зогсоод өөрийгөө ялаад магадгүй хүч тамиргүй болоод тий бүхэл одоо зүйлийг шавхаад тэр оргил дээр гараад тэгээд тэндээс нэг авах тэр нэг уулын оргил чинь үсрээд нэг 10-15 минут болж байгаа шүү дээ. Тэгж зовж гарчаад. Тэгээд тэр 10-15 минут тэр өөр юунаас ч авахгүй тэр мэдрэмжийг тэр уулнаас авдаг байхгүй. Жишээлбэл одоо тэр нулимс нүдэн захирагддаггүй уусах. Тэ? Тэгээд тэр үүлэн дээрээс юм уу тэр өндрөөс орчноо тойлдох. Би тэр дээр гарчхад би өөрийгөө ялчлаа. Өөртөө ягаад тэмцэлтэй байгаа гэдэг. Өөрийгөө зоригтой болгох гэж, зоригтой болгох гэж би бэлтрийн хөв, сэтгэл санааны хөвд өөртөө тэр оргил өвд бэлтэж байгаа. Тэр уулаас авах мэдрэмж бол илүү гоё. Нэгэнт ууланд авирах тухай ярьсан юм чинь надад нэг юм сонирхолтой санагдаад байдаг. Та дандаа мөнх цастаа уул руу авирч исэн байна. Тэгэд ямар эрсдэл дагуулдаг гэдгийг бид бүгдээрээ мэдчихээн. Та сая дурдсан. Яг ингээд энэ их эрсдлийг өөр дээрээ үүрээд арталтаа байгаад гэр бүлээ ингээд нэг анзаарахгүй ч байгаа юм шиг явахтаа юу гэж боддог вэ? Зөвхөн өөрийнхөө төлөө явахтаа гэдэг юм уу? Би яг ууланд авирч явахдаа ганц бие байсан байхгүй. За. Тэр үед ганц бие байсан.
гэрлээгүй. Нэг залуу хүний нэг тийм бас нэг эго байна шүү дээ. Тэгж явдаг гэсэн. Одоо гэр бүлтэй хүүхэдтэй тий. Тэгээ одоо уул найрхаа болсон. Тэгээ одоо энэ олон ослуудыг хараад хад зөвхөн өөрийнхөө амиа ботсон гэдэг ч юм уу. Тэгээ нэг ард хоцрох зовлон гэдэг зүйлийг бас манайхан бас бодмоор юм шиг байна. Та өнөөдөр ууланд аврах гад мөхц та тэр айгүй эрсдэлтэй уул руу явхад та бол яг ингээл тэднийхээ итгэл найдварыг аваад тэднийхээ аж аргалын төлөө гэдэг юм уу тэднийхээ сайхан хүсэл мөрөөдлийн тэр оргил дээр одоо хүүхдтэй те аав нэг чиний төлөө чиний хүсэл мөрөөдлийг энэ оргил дээр ингээд миний хүү чадсан шүү аав нь чиний төлөө чадах гэж явж байна. Хань минь чиний төлөө би энийг хийх гэж явж байгаа. Чи бидний төлөөгээд гоё зүйл мөрөөдөд явж иж болно. Чамайг 90 эртэл чинь хүлээх тэр гэр бүл хүүхэд гэдэг бол тэрийг бас зарим талаар бодмоор юм шиг байна. Нөгөө талаас нь. Нэрээ би ингээд эсэм энд яваад ирлээж гисэн энэ хугацаанд тэр одоо юу гэдэг үлдэх хүмүүсийн хүлээлт нойр дутуу хоног тэр чамайг хэрэггүй тодорхойгүй тэгээд янз янзын тэр хүмүүс чинь мэдээлэл аваад ч юм уу янз янзын өмнөх одоо өөр уулын түүх эрсдэлтэй янз янзын юмны үзээд тэгэхэд магадгүй дахиад болдог бол явуулахгүй байх юмсан дан шилж чаддаггүй тийм гэр бүлүүд бий Монгол байгаа ах гэж бодъё. Тэгэхээр бид нар нэг өөрийгөө ялах гэдгээсээ илүүгээр одоо зарим тохиолдолд үүнээс цааш газар байхгүй гэдэг шиг үүнээс цааш оргил байхгүй гэж нэгэн тийшээ дурлалцлагад арт үлдэх зүйлээ сайн бодож байгаа юм шиг. Тэгээ өхнөр хүүхдээ хаалгонгоох тий аав ирлээ. Магадгүй энийг сая ууланд осолдсон. Одоо тэр хүмүүсийн гэр бүл мэдж байгаа. Тэр осолдоогүй уулч бол тэрийг мэдгүй. Тэр зовлонг. Тэр хэцүү юм ийм. Би бол тэгж боддیں۔ Одоо ууланд ханаа алдсан, хүүгээ алдсан. Тэр хүмүүсийн арг гэр энэ зовлонг хамгийн их мэдж байгаа. Тийм учраас манай уулчдын хувьд бас магадгүй энээр бас нэг өөр өнцөг талаас нь. За би муу яар биш шүү дээ. Тэнд өгөх гэж байгаа юм биш. Гэхдээ чи ирсэн ч гэсэн тэр 7 хоногийн хугацаа тэр чамаг яваад ирэх хүртэл 10 хоногийн хугацааны магадгүй тэр сэтгэл зовнил гэдэг зүйл юм. Гэр бүл гэдэг юм тасрах хүнд. Чи 10 хоног мэдрэхгүй ирж магадгүй байна. Гэдэг талаас манай залуу болчдөг тийм үү. Дараагийн үеуд энэ дээр сайхан нөгөө талаас нь бас нэг зөвөр харж бодож бид нар чинь оргилын төлөө биш гэр бүлийн төлөө амьдардаг гэдэг нөгөө хариуцлага гэдэг юм аа бас нөгөө талаас нь бодж үзээсэй л гэж боддیں۔ Та ууланд гарахаа болцсон болохоор одоо гэр бүлтэй болцсон болохоор энэ талаар илүү зоригтой шийдэмгий ярьж чадчих гин үү? Одоо яг ууланд эд тавирч байгаа эд одоо ингээд донтцсон гэх нь хаашаа тэ нэг өөрийнх нь хүсэл мөрөөл болцсон байгаа хүмүүс энэ одоо өмнө нь авирж исэн юм байж одоо яах гэж ингэж ярьдаг юм дээ гэж бодож байгаа байх та. Тий янз янзаар бодох бах. Гэхдээ миний уулыг болох шалтгаан дээр 17 оцорногын 17 оны ослоос. Тэнийг зохион байгуулсан миний одоо уулын хуурайх Сингүү гэж одоо нэрээ алдарсан байхгүй. Тэгээд яг гэр бүлтэй бас одоо манай уулчд бүгд гэр бүлтэй байгаа шүү дээ. Яг гэр бүлтэй болсноос хойш яг миний өнцөг шүү дээ. Тэр заавал одоо тэр уулчинд би тулгаагүй. Одоо ууланд авирах гэж байгаа, ууланд авираад эхэлсэн байгаа, авирдаг хүмүүст би тулгаагүй. Энэ миний л хүсэл. Тэгэл би одоо тэрнээс хойш хүүхдийнхээ төлөө байх ёстой юм байна. Тэ? Эхнэрийнхээ төлөө байх ёстой юм байна. Энэ гэр бүлийн үүрэг хариуцлагыг үүрэх ёстой юм байна. Тэгэхээр тэдэнд бол тэр янз янзын зовлонг, янз янзын муухай юмыг сэтгэл зовнилыг үлдээхгүй тулд тэр эрсдэлтэй гэдэг зүйлийг өөрөөсөө дахиж хийхгүй тулд одоо болсон байхгүй. Заавал над чиг одоо уулчд над чиг адилхан байх албагүй шүү дээ. Тэ? Тэд ч бас мөрөөдөл байгалах. Тэ? Яг бид нар бол энэ талаас нь бас бодож юм ирэл юм шиг байлээ. Гэж л одоо. За тэгэхээр сонсогчдоо та
Хөгтөнгөр радио 82.9 Хөгтөнгөр подкаст ээлжид дугаарыг сонсож байна. Энэ өдрийн зочин бол 25 жил аялж байгаа аялагч Бектэй бид ярилцж байгаа юм. Энэ 100 хаашаа аялвал зүгээр вэ? Ямар газар сайхан байдгүй? Юу юун дээр анхаарав гэдэг талаар ярьж агаад одоо сүсэг бишрлээс болоод нэг уулын авирлын талаар ярьсан хэсэг хугацаанд ярьсан. Гэтэ уйдаагүй ах гэж бодож байна. Эргээд хоёулаа анхаарыг, аялдаа анхаарыг. За энэ жил Алтай 5 богд руу гэр бүлээрээ явлаа гэж бодъё. Тэгэд яг одоо энэ сэдв манай гэр бүлд одоо манай найзуудын дунд ид өрнж байгаа. Казак хүмүүс одоо ингээд очиод хэл амаа ололцоход их хэцүү байдгаа. Ингээд монгол хэл ойлгодоггүй. Яг ингээд би одож ярьж үзээгүй л дээ. Гэхдээ газар асуухаар яг ойлгож байгаа юм шиг ойлгохгүй юм шиг байдаг аа. Ингээ буруу зам зааж өгдөг шүү. Аль болох ганц машинаараа бити яваарай гэсэн сэрэмжлүүлгийг би олон сонссон. Тэгээд өнгөрсөн жил болоод тэрний өмнөх жил ярилцж хагаад шийдвэр гаргаж чадаагүй. Энэ жил дахиад ярьж байна. Эннийг та ер нь юу гэж боддөг юм бэ? Танаас л одоо яг асуу. Би өөр казак штэ. Тийм. Тэгтээ би нөгөө баярлал гэж төсцөгөө. Сэтгэлийн түнхлийн онгоо хөхөд. Тэгээ хайрцаг нэг одоо бидний бол хайрцаг монголчсон гэж ярьдаг байхгүй. Би энэ дээр бол яг хоо эсрэг байсартай байдаг. Ямар ч үндэстэнд монголчууд ч байна уу, казакч ч байна уу, дөрвд ч байна уу, уранхай ч байна уу, туан ч байна уу. Бүгд сайн биш дээ. Сайн ч юм би. Муу ч юм би. Тэ? Одоо сүүлийн үед нэг тийм янз нэг казакууд улс байгуулах гэж байна. За баяуулгыг бараг тусдаа бидээс улс олох гэж байна гэл ингээл сошиал ертөнцид янз. Тэр над жоохон хүнд тусдаг байхгүй. Ерөөс тийм байдаггүй. Энэ тухайн газрын л онцлог байхгүй. Одоо би сая ханх явлаа л да энэ үл. Ханхад очиход ихэнх дэлгүүрүүдийн хаяг нь Орос, Монголоор ингээд хамтд нь битсэн дээ. Оросын Монтин бомбтой ойрхон хамгийн хөвчлөлтийн алдагдсан сум штэ. Тэнд ингээл Оросоор битсэн, Монголоор битсэн дэлгүүрүүд нь тэгэл хаяг маяг нь ингээл Орос байжлаа. Тэнд орсчих гээд байгаа юм байхгүй штэ. Баяуулгыг казак тусдаа улс болох гээд байгаа юм ерөөсөй байхгүй. Би яг чин үннээсээ бодит юм ярихад би 12 онд анх баяуулгыг орж үзсэн. 2012 онд анх удаа штэ. Тэгэхэд төсөөл би хэл ус жоох муутай. Нөгөө хайцангууд нөгөө Монгол төрөөд юу сэлэнгэ төрөөд өссөн учраас казакар муу ярьдаг гэсэн үг. Тэгээ тэрнээсээ хичээд яана л гэж анх очсон. Тэр Алтай 5 богд авирах гэж анхны авиралтай экстэнд очиж исэн үе. Тэгэхэд миний ойлголт бол шаад өр болсон. Би одоо баяуулгын манайх жилгээ ил хийж байгаа. Тэр улс байгуулах гэдэг эсвэл халахчуудад монголчуудад буруу мэдээлэл өгөөл тэ хаягуудаа ингээл юу гэдэг одоо казакар бичээл. Тэр чинь казакар гэдэг нь тэр чинь нийт хүн амынх нь дийлэнх хүн казак учраас тэдэнд өөртөө ойлгомжтойгоор дэлгүүр янз бүрийн хаяглал өгж байгаа болохоос биш. Тэр хил усны үед бие даах гад, газар усны үед бие даах гад тусдаа нэг вант ус болох гэж байгаа юм байхгүй. Одоо манай баяуулгын руу аялжсэн аялагч бол мэдж л байгаа. Яг юу ярих нь мэдэхгүй юм байна. Ингээд би өөрийгөө казак гэж хэллэгүүгээр баахан Монгол эдгчдийг дагуулсаад казак айлт хөдөө Алтай 5 богд руу явсан нэг Орсын. Тэдэртээ бас нэг казак айл үзүүлээ гэдэг. Тэгээ яваад ороход гэр бүл эмээ өвөөтэйгоо тэ хоёр залуу гэр бүл эмээ өвөөтэйгоо өөр хүүхдүүдтэйгээ нэг том гэрт. Тэгээ бидрийг яваад ороход би бол ойлгоод байгаа шүү дээ казак учраас. Яваад ороход ингээ сандралтаа хоорондоо казак хэрэгж байгаа. Тэр нэг манай аялагчдад тэр их сонь санагдсан юм шиг байна. Тэр нь гэхдээ юу гэж ярьсан байх вэ? Одоо би хэлэх гээд байна. Тэгэхэд яг тэр шиг нөгөө ойлгохгүй хүн монголчууд ч юм уу те манайхан яваад очихлаа хоорондоо казак хэрэглээ муу сайн юмнууд бидрийг ингээд байна те бидрийг л уулаадах шиг байна гэдэг. Шууд ойлгочихсон юм шиг байна. Тэгтэл намайг ингээд яваад ороход би монголчуудтайгаа цуг явж байгаа шүү дээ яваад ороход сандралтал хоорондоо казак хэрэгсэн. Тэр нь юу гэж ярьсан бэ гэхээр одоо зарим нэлээд олон аялжсэн хүмүүс сонс мэдсэн баг мэддэг баг. Өсгөө наавал энэ бол их айлын хүмүүс ирлээ гэдэг сандралж байгаа. Гинт айл руу хүн яваад ирэхэд ямар ч ял сандрын үстэй одоо байгаа байдал одоо юу вэ яана тэ будаа хүмүүс ороод ирлээ. За чи ингээл чи хоорондоо хүн ярилцдаг. Чи ингийн нэг илэн дарна юм шүү дээ. Тэгээ казакууд орж ирэхэд монголчууд өсгөө наавал буюу их айлын хүмүүс гэж ярьдаг. Энэ бол их том хүндэтгэл. Их айл гэж ярьдаг. Их айл гэж ярьдаг. Тэгэхээр их айлын хүмүүс буюу өсгөө наавалдан гэсэн киркэл буюу орж ирлээ. Гэж бушуухан хоорондоо яриад нөгөө идэ бодогаа ингээл дийлэгдэг.
Мэдээж тэр нутгаасаа гарч үзээгүй. Тэр сумаасаа гарч үзээгүй. Өдөөнөө маллаад олон зуун жил болчихсон. Уламжилж явж байгаа тэр залуучууд байгаа. Газар хилээ сайн мэдхгүй, түүнийг сайн илэрхийлж чадахгүй. Ийм зүйлүүд бол байж л байгаа. Багшдангууд тэнд бүгдэнд нь л байдаг асуудлууд. Одоо нэг үе явбал хайцангуу тийм хүмүүс нь байх гайгүй шүү дээ. Бүгд л одоо хэл соёлын мэдээллийн 900-д чадах чинээгээрээ. Би баяуулгыг тэр монголчуудыг тэгж хөндлөж хүлээж авахыг анх удаас. Одоо ч сан хартдаг. Одоо ч ингээд алтаар илтгэхэд ингээд сандралтал үлкэн авлыг ихээлийн хүмүүс ороод ирлээ. За ингээд цайгаа чанараа ингээд чадлаараа ингээд идэ будаага твсдэг. За ингээд юм асуухаар хариулж чаддаг. Тэр нөгөө тим юм бичээд байдаг хүмүүс бол нэг бол хүнээс сонссон юм нөгөө чихнээс чихэд үг дамжиж тоглодог тоглоом байдаг шүү дээ. Тэр ингээд явсараа багаад нэг ийм худлаа юмнууд болоод хувирж байгаа юм шиг надад санагдтыг. Яг хөө мэдээж олон дотор янз янзын тийм чадчих гэсэн буруу мэдээлэл өгч гэсэн хүмүүс байсныг үгүйсэхгүй. Би бол тийм мэдээ таараагүй. Таарсан хүмүүс бичиж байгаа бол тийм хүмүүстэй таарсан л байсан. Тэрс бүгдээрээ тийм биш. Их зочломтгой хүмүүс. Та хэрвээ нэг казак айлын хажууд майхнаа бариад хонох гэж байгаа бол та нар 2-ын бетантай ч юм уу 5-ын бетантай ч юм уу ховинтай ч юм уу тарга бариад эдийгээ бариад хүрээд ирдэг л байхгүй. Энэ нэг Монгол ёс шүү дээ. Нүүдлийн ёс шүү дээ. Монголчууд ч байгаа, казак ч байгаа. Яг л энэ ёс байж л байгаа. Би харин та идэг баяуулгыг яваасаа гэж бодож байгаа. Яг тэгэхээр шин өөр соёл иргэншил, өөр амьдралын орчин тэр бас л өөр юм байхгүй. Харах тэрийг харна гэж гоё байхгүй. Бид нэг хэвийн хөвшмөл амьдралын хэв маягаасаа өөр ертөнцийг харах гэж явж байгаа. Тэнд өөр ертөнц байна. Тэнд өөр амьдралын хэв маяг байна. Өөр хэл ус байна. Өөр эдэ ундааны соёл байна. Энэ бол өөр их том одоо харах үзэх нэг мэдрэх том боломж нэ. Гасагт эдэж тийм юмыг муухагаар гэдэг ч юм уу аль болох тийм одоо соёлын өмчг шиг бол улсууд биш. Энийг бол би 100% батлана. Магадгүй энэ одоо подкастын дор янз янзын муу асгууд гэж бичиж байгаа хүмүүс байхыг үүсэхгүй. Тэр хүний л бодол. Аялдаг хүний хувьд миний хувьд бол тийм та таарч үзсэнгөө. Тэгээд одоо надтай илж сая идэгчд бүгд мэднэ. Тэгээд сайхан бид энэ жил чамаг сонголтод тийш хийх гэж байна. Гэхдээ наадмаар бити хийгээрэй. Яг тэгвэл яг ер нь наадам дөхөд наадмын их урт амралтуудад манайхан чинь бас л нөгөө сөргөөрөө шавчна. Тэгээ Монгол орны нэг бүх газар хүн их шавдаг үед нөгөө юмны үнс нь зарим юм хөрөлцөө багуулцдаг машин тэргээс болоод. Тэгээ явж байгаа хүмүүс аль болох одоо сонголт биш дээ. Нэг бол нислэг байна. Хоёрдугаарт нь шууд ингээ автобус байна. Гуравдугаарт нь өөрийнхөө машинтай байна. Улаанбаатараас Баян-Үзгийн урт 1700 км гэдэг маань шууд засмал замтай. Замаараа юм үзээд таваараа өөртөөхөө машинтай яваад тэндээсээ харин програм машин заавал авах хэрэгтэй мэлээ. Тэгвэл манайх нөгөө нэг цагтлаа хамна гэдэг ч юм уу ер нь өөрийнхөө машинтай тухтаа явъя гэд нэг гайгүй батата зам туулчих чадвартай машинтай явд очдог. Харамсалтай нь тэр баялгаагаар яваад 90 гэртэл буцаага тэр хэмнсэн гэдэг ч юм уу тэр тухаасаа илүүгээр тэр машинда сервис үйлчлэгээ шаарддаг байхгүй. Тийм учраас програм машин бол ер нь Монгол орны хаанч зориулагдсан явах чадaltaа одоо манай элийн супер машин шүү дээ. Тэгэхээр өөртөөхөө машинта замаараа тухтаа хоноод майхнаа бариад тухтаа хоноод гой газар нь хоноод ингээд таавараа очиод тэндээсээ програм машин хөслөөд нэг үнэндээ 4-5 өдөр л болдгийн баялгаас яваад буцаад баялгийн эртэл бүр шинэ хүмүүс байж болно шүү дээ. Та шуудангийн автобусанд баг болоод нэг 8 удаа суучих. Тэ? Улаанбаатараас Баян-Үзгийн шуудангийн автобус 120 мянга гэдэг бахад. Тэгээ суугаад 24 цагийн дотор очиж дээ. Тэ? Тэгээд тэндээс 8 удаа нэг програм хөслөөд үнэ тохироод явчихна. Нэг тийм хүндрэлтэй яана одоо намаа очихлааргүй шал өөр хүмүүс. Бид нар Вьетнам хятад ч юм уу Малайз Букак контрол явахдаа яана ойлголцохгүй гэж боддгоо явдаг үстэй. Тэр хинтэл өөртөөхөө нутагтар хаах баялаг очихт нь бол тэр
гадаад руу явах гэж байгаа биш. Монгол дотор л явах гэж байгаа юм чинь. Тэрнээс айдас хөвдөс ерөөсөө байж болохгүй. Аха. Тийм утлаа. Аха. За тэгвэл одоо Баян үлгийд очлоо, Казакайлд очлоо, 5 чоннуу, 7 чоннуу ороод гарахад одоо манайхны нэг монголчуудын халах ёс байдаг штэ. Босгон дээр гიშигдэггүй, аяга амсардаж барьдаггүй. Гэхдээ магадгүй мэдхгүйгээр нэг юм игдүүгийн хүргэх юм гарах үедээ анхаарах ёстой ёс юу байдаг вэ? Энэ яг Алтай давтан богд баруун тийш Казах соёл заншил тэгэл тэр янзын сайхан юмыг үзхийн тулд явж байгаа хүмүүс айлуулах. Ер нь манай монголчууд ч гэсэн гэдэг шүү дээ. Нөгөө зуны үйлрэлт бид ч нэг хэд их нэмгэн хувцалдаг. Тэ? Тэгээд заавал Казах тийм тусдаа соёлтой, Монгол тусдаа соёлтой гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө нүүдлийн соёл бүгд ер нь ойролцсон шүү дээ. Тэгээд яг заримдаа нэг эвгүй болдог юм шиг байгаа. Тийм таагүй мэдрэмж авдаг юм шиг байгаа. Одоо бид нар чинь өөр газар руу явж байгаа нэг настай айл ч юм уу ер нь нэг айл танихгүй өдөрний айлд зам асуух гад сайхан гал үсгийн ашиг хоол хийх гээд. Эсвэл сайхан амарч явах гад ингээл асуугаад одоо зуны өвч манайхан ч нэг нойт хувцастай их явдаг. Тэ? Тамаа мана бүсгүүчүүд. Тэгээ тэрэн дээр их анхаарах хэрэгтэй юм лээ. Ер нь Казак Монгол гэлтгүйгээр айлд орохдоо бол айлуулах одоо бүтэн хувцастай гэдэг юм. Тэ? Ингэж орж явах хэвээр Монголд айлч бай, Казак айлч бай. Тэр босгон дэрэгчдүү яг адилхан. Тэгээ босгон дэрэгчгүйгээр ороод тэгээ заавал одоо яана мэдлж мэдхгүй Казак хэл мэдхгүй биш та монголоор л мэдлээ. Тэ? Ингэж явж байгаа учир байдлаа хэлээд нэг сайхан танад орж зураг авч болох уу? Тэд хизээж өггүй гэж хэлэхгүй. Тэд хизээж таныг хоосон буцаахгүй. Тийм учраас танд одоо идэ будаага засна барина. Тэ? Тэгээ магадгүй орохдоо сонирхолтой. Та яг явж байгаа хүмүүс би өөрсдөө анхааруулсад ерөөсөд нэгэн нойтой хувцастай л айлт бити ороо. Бусад энэ дээр бол цэрлэх гэдэг юм уу? Айцсан гайгүй. Яг л монголчуудтай адилхан. Та өдөөний айлд ороход яадаг вүлээ? Ирчүүд мань дээгүүрээ бодоолохгүй. Хүүхнүүд нь гуяасаа гаргачихсан. Тэ? Хөтөл ингээ бараг л ингээ харагдуулах байдалтай. Тэгээд нүдний шил зууцсан, богч эдэлсэн айлд орвол ямар ч айл. Эвгүй байдалд орно. Тийм учраас тийм үүс гарахгүй хөтөл нэг бус бүх юм найдлага. Тэгээд магадгүй та бүх юм асуухад танд нээлттэй. Энэ богцыг яаж хийдэг, энэ хөрмийг яаж хийдэг, энэ Казак харуул юу нь гоё. Катны тухай яриад гэж энэ хойнуугаа нэг гоё нэгцэн арвчийнхаа тухай яриад гэж би энэ цуг зураг авахулж болох бүх юм нээлттэй байдаг байхгүй. Тэгэхээр баяр руу аялахад танд ерөөсөө тэр эрсдэлтэй яах уу, ийх үү гэж түмэн бодол гэдэг зүйлээ зэдах хэрэг байхгүй. Бүр байлахгүй сэтгэл амар баяр гэвэл та баяргээс програм өслөөд тэр програмны чинь жолооч ямар айлд аваач байгаа мэднэ. Тэ? За би ийм цаанаг гоё Казакайлд оруулнаа гэдэг. Яг л нөгөө нутгийн орны тээврийн илж ажилланд явдаг тээврийн үйлчлэгийн жолооч нар чинь бүгд гадна дотны жууч байгаа. За энэ айлд оруулна, эднийд оруулна гэдээ бүр мэддэг болсон. Тохирсон бэлэн байж байгаа юм байна. Ч юм уу эсвэл байн оруулдаг учраас ямар ч нэг сайхан цай чануулах юм байна, ингэх юм байна, каз амтлуулах юм байна гэдэг ч юм уу, нэг сайхан идэ будаа засах юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр орон нутгаас нэг програм ер нь авчих хэрэгтэй юм билээ. Тэ? Өөртөө машиныг бас хайрлаад. Тийм байна. Тий, хайрлаад тэгээд тэндээс нь програмтайгаа өн тохироод тэгээд юмаа тэндээ ачаад тэр жолоочтойгоо 100% итгээд тэгтээ мэдээж нөгөө юмаа тохирно шүү дээ. Тэ? Хоног хугацаагаа яг ингэж явна. Яг бидний энэ тон гэдэг ч юм уу те. Эсвэл одоо бид 5 араа явах учраас та ингэрээд бүх юмаа тохироод тэгээ Казакайлд оруулж өгөөч, бүргэттэй айлд оруулж өгөөч. Гой Казак хувц өмсөд зураг авах болмаар ч юм бүх юмаа тэр хүн даадгал. Одоо бид ирсэн гадшаа жолооч нарыг тэгдэг үстэй. Аялын камер те. Жолооч нь ингийн шүү хөтч нилээд өгдөг яг тэрнтэй л адилхан. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо Хөвтөнгөр подкаст ээлж дугаараараа 25 жил аялж байгаа аялагч Бектэй бид ярилцж байна. Сонирхсан асуултуудаа асуусан. Бидний ярилцлага Говийн аймгаас эхлээд баруун талаар нар зүв тойроод хэрэгэд энэ дээрлээ. Тэгэхээр та 25 жил аялж байгаа, 25 жил хөтөж хийж байгаа хүн аялагчтаа хэр хүмүүжүүлсэн гэж бодож байна. Одоо шавнараа л гэсэн үг шүү дээ. Одоо таны аялагчд хэрж байна. Ер нь бид хоёрын ярилцах хугацаа дуусах тийш хандж байна. Би хүмүүжүүлсэн биш. Тэ? Яг хөө би одоо яг 25 жилийн хугацаа одоо номоо бичиж байгаа. Аяллаар төвчилсэн 25 жил гээд энэ хугацааныхаа номыг бичиж байгаа. Нэг 3 бот ном болох шинжтэй. Тэгээд ер нь лээ одоо ноцолж байгаа баг 4-5 жил завсаж байгаараа энэ номтойгоо зурлаад. Тэгээд энэ хугацаанд нийтдээ би 79,000 монгол хүнийг хэлсэн байна. Тавхарцсан тоогоор Монголд.
би тэр хэмжээгээр хүмүүст их оронч байх ёстой юм байна. Түүхээ мэдэх ёстой юм байна. Зөв аялах ёстой юм байна. Уул мөргөө аялах ёстой юм байна. Хог хаягдлагүй байх ёстой юм байна. Энэ газрыг бид нар хайрлах ёстой юм байна гэдэг тийм итгэл үнэмшил багахан ховж болов төрүүлсэн баг гэж бодъё. Ер нь аялсан хүмүүс яг л тийм болоод ирдэг. Групп аял гэдэг чинь онцлог нь тэр. Та бусдын мэдээллийг авдаг. Тэгээ би ч аялалтаа нэг өөрөө хөдөлчөө хийн, хоолоо хийн, захирлаа хийн, боолоо бөөсөө бүх юм хийдэг байхгүй. Тэгээ тийм учраас яг энэ аялалд яаж бэлдэх вэ? Одоо надтай салдгүй аялдаг аялагч нар зөндөө байдаг. Тэгээ нэг аялсан аялагч дахин явж байгаа маш олон тохиолдол. Тэгээ нэг өөрийгөө жоохон төвлөхэд нэг Японд нэг юм үүд үйлчлүүлэх дахиад ирж байгаа бол энэ бол чанар юм. Тэгээ надтай аялж ясан хүмүүс дахин их аялаад байдаг. Одоо тантай баруун аймаг үзсэн бол иргэжил тантай зүүн аймаг гэж явна шүү. За иргэжил байтгүй гэж явна шүү. Одоо ирэх хөвс тайгаа аялж шүү тантай гэдэг. Ийм хүмүүсээс ийм үгийг сонсохоор их урам авдаг. Гэхдээ энэ нэг ханах гэсэн үг биш. 25 жил алдаа он одоо явж л байгаа. Одоо ч саалдаж байна. Тэгэхээр аял бол өөрөө бийгүй багш. Хин нэгэн чамд ийм байдгийг заахгүй. Тэгээ бийгүй багш гэдэг утга нь ерөөсөө тэр байхгүй. Та өөрөө сураад байна. Багш нь өөрөө бий байхгүй. Энэ аялд явсан чинь ийм юм дутуу аваа явуулсан. Энэ аялд явсан чинь энэ дээр нэг жоо хаалтсан шүү. Дараагийн аялд явахдаа ингэх юм байна. Гэдэг нэг аялагч ч гэсэн юм сураад байдаг. Би ч давхар юм сураад байдаг. Тэгээ яг аял надад их юм заасан. Одоо хүнтэй яаж харилцах вэ? 20 30 40 үнийг нэг өөр харизмтай өөр хүмүүжил боловсролтой хүмүүсийг нэг хамт олон баг болгоод тэгээ аяллаа төгсгөлд одоо өөртөө авчирсан суусан газараа буцаад авчираад тэгээ тэрвэрлдээ салахгүй байх тэр юм харах хамгийн гоё байхгүй. Миний хувьд бол таашаалаад тэгж авдаг. Тэр хүмүүс ингээд дагуулжсан газар вау гэд уулга алдаад их орныхоо гоёыг хараад тэрийг би хөлөнгөөс хараад зогсож байгаа их баяртай. Маш гоё аялд явлаа гэд намайг тэрвэрх тэр тэрвэрлтээс би таашаал авдаг байхгүй. Тэгээ өөрөө холоо хийдэг учраас ямар гоё амттай юм бэ гэд тэр хэлж байгаа үгээс нь таашаал авдаг. Тэгээ миний нэг аяллаас авдаг таашаал бол тэр. Зарим хүмүүс ингэдэг. Чи байнга тайга яваад байгаа өөддөг юм гээд. Би байнга өөр хүнтэй явж байгаа юм чи гэж боддог. Тийм. Энэ удаад 20 өөр хүнтэй дараагийн аялд дахиад 20 хүнд. Би тэр хүмүүстэй бүгд тэр мэдрэмжүүдийг хувийнх нь арагшингуудыг нь олж хардаг учраас тэгээ тэр болгон маань одоо намайг энэ дурсамжаар хүн амьдардаг гэдэг шиг одоо миний амьдралын 25 жилийн дурсамж бол тэр аялагчдын сэтгэл хангалуун байхыг тэдний аж аргалтай байхыг тэгээ их орн маань ийм сайхан газар төрсөндөө их байна. Тэгээ монголчуудыг би Монголд л их аялаасаа гэж боддгийг. Монгол мөнгийг доллараар биш, йоноор биш, тэ? Рублээр биш солихгүйгээр Монгол мөнгө надад мөнгө төлөөд бага юм шиг ойлголт биш байхгүй. Надаар дамжуулт. Тэгээ таны тухайн ил төлсөн такс тэр одоо юу гэдэг Хөвсгөлийн аймгийн тэр нэг эренчил сумын должин эмгэгний хуваараа бариад лангуун дээр тавьж байгаа талхыг бид нар авч байгаа учраас тэр хүнд орлого болоод очиж байгаа. Тэр нутгийн жолооч нь тэр нэг жижигхэн буудлын барьчихад хүн авах гад амьдрах гад явж байгаа тэр хүнд бид нар орлого аваад өгч байгаа. Тэр нутгийн одоо жижигхэн гараа хүртэл сүнэрийг авч ийнэ гэдэг тэрийг хийж байгаа хүнээс бид хүнд орлого оруулж байгаа. Тэгэхээр Монгол аяллаа нэг онцлог нь энэ дотоод аяллаа онцлог нь Монгол хүний дэмжиж аялаад гадаашаа урсдаг. Дотооддоо эргэлдэг юм давуу талтай учраас би монголчуудыг шилэн барилга, гой гүүр, өндөр хөгжил гэдэг зүйлийг харахаас илүүгээр эхлээд та сайхан монголоор аялаад үзээрэй. Энэ хоолойны чинь чавхтас тасарчдаггүй бол аль хүртэл хамгийн чанга дуурдаг. Тэр хүртэл та дуртай газараа майхнаа бараад ойрлоход хинч чи надад төвөг болж ийн гэж хинч ирэхгүй гэд бод. Тэгээд энэ нутаг чинь та нарыг та дуртай газараа майхнаа бараад дуртай газараа дуулаад дуртай газараа хоолоо хийгээд ингээд явах энэ эрх чөлөө энэ тансаг байгаль Монголд байгаа. Төрөл говь байна уу, хангаан байна уу, мөнх цас байна уу, усан байна уу, нуур байна уу? Бүх л юм шүү дээ. Тийм шүү дээ. Би энэ эрх чөлөө энэ гайхамшигтай мэдрэмжүүдийг авдаг юм их орн учраас энэ их орн заавал дээр өнөөдөр юу гэдгийг Европоос, Азиас
гэж маш олон жуулчид Монголд ирж байна. Одоо хотын төвөр одоо ингээд удахгүй харагдаж эхэлсэн байна шүү дээ. Тэ? Нэг сахал усандаа баригдсан бууралтай одоо өвгөн нэг усан загаалчсан имээ нэг үргэвч өрөөл одоо удахгүй ингээд 5 сараас эхлээл нийслэл хотор мөн холхино. Тэгээд тэд их мөнгөтэй аялаагүй шүү дээ. Яг үнэндээ. Яагаад энэ улс эсэдэд даянчилж аялаад байгаа. Тэд нар ерөнхийдөө энэ хотчлт биш юм байна. Энэ технологи гэдэг юм биш юм байна. Эргээд хүн төрлөختөн натур энэ байгаль дээр илэрч байна. Энэ сүүлчийн нүүдлийн энэ амьдралыг монголчууд сүүдлийн нүүдлийн амьдрал шүү дээ. Тимэн дээр ачаад, морин дээр ачаад, өхөр дээр ачаад гэрээ нүүлгээд хоноо хариулаад ууланд явж байгаа, малаа малдаж явж байгаа энэ дэлхийн сүүлийн нүүдэлчдийг харах гэж ирж байгаа. А бид тэднийг болохоор одоо мухагаар хэлээд байдаг тий махаа үнтэй зардаг балиар энэ хөдөөнийхнээс арчаагүй заваа махаа үнтэй зардаг өстой юм үзээгүй энэ гэл тэрийг чинь харах гад тэд нар маань ирж байна. Тэгэхээр тэд нар маань өв соёлоод хийж байгаа хүмүүс. Учираас би Монгол төвхийг Монголд нь үлдээгээд Монголд аялаараа битгий Монголоос аялахдаа өндөр үйлчилгээ тансаг зэрэглэлийн юм битгий нэхэр та зөвхөн майхнаа бариад зуны удирдал тий түг төмөн хотын дор төмөн оттож очил буудлаа гэдэг чинь майхан гэж яриад байгаа дээш харахад одоо тий агаар сэтлэгд ямар гоётэй тэгээд энэ доо ханаад ингэж явах чинь ачаалчаас таач гисэн бас энэ зун баян үлгээ заавал зориороо тэгээд хизээ нэг боломж гаргаж манай аялд бас хамт олноороо ч юм уу гэр бүлээр ч юм уу нэгдэрээ тэгээд групп аялал гэр бүлийн аялал ямар байдгийг группын өөр хүмүүстэй нэгдэж явахад ямар байдгийг гэдгийг одоо надаас маш олон хүмүүс асуудаг. Яана аялах гэж ганцаараа гэдэг. Угаасаа манай аялал дандаа ганцаараа хүмүүс явдаг. Нийлж аваад явчихгүй 20 30 удаа. Тэгээ нийлж аваад 2 дахь өдрөөс нэглээд найзууд болоод 3 дахь өдрөөс нь би бинийгаа очлоод тэгээд ирэхэд хизээний нэг олон жил найзалцсан юм шиг болоод ирдэг. Тэгэхээр аялал ганцаараа гэж юусоо битгий хоштой. А бас хин нэг битгий уруудаад. Одоо тийм зөнд гэдэг шүү дээ. Йоо энэ явах гэж манай найз явж өгөхгүй байна гэл. Тэгээ тэрийг ч нэг гойх, энийг ч гойх, ерөөс явахгүй гэл. Тийм хүмүүс маш. Нэг битгий гоё яг гэвэл та дурсамжийг гойж бүтээхгүй шүү дээ. Та өөрийнхөө дурсамжийг өөрөө л бүтээнэ. Хин нэгнээс хамааралтай гар дурсамж хойш тавьж болохгүй. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо та Хөвтөнгөр радио 82.9 Хөвтөнгөр подкастын ээлжид дугаарыг хүлээн аван сонслоо. Өнөөдрийн зочноор 25 жил аялж байгаа аялагч Бектэй бид ярилцсан эх орныхоо ямар газруудаар яаж аялвал ямар хөтөц сонгуул зүгээр байдаг тухай, юун дээр анхааруул тухай гэд бидний одоо ярилцлагын сэдв өргөн байсан болов уу гэж бодож байна. Танд энэ зуных нь аялалд амжилт хүсье. Баярлалаа. Чиний ч гэсэн энэ зуны төрүүлж байгаа аялал чинь сайхан багсгацгаа. Тэгээ амьдрал чинь нэг сайхан хөг нэмсэн, сайхан дурсан тэмсэн гэр бүл чинь найзууд чинь сайхан тийм хитэж марцчихгүй сайхан аялал байгаасаа. Тэгээ та ч гэсэн монголоор аялаараа энэ манай подкастыг сонсож байгаа хүн болон монголоор аялаараа. Тэгээ эх орн бол өөрөө тэнгэр эцэг газар ээж чинь хүүгээ бүүлж байгаа юм шиг ухтаад тэнгэр чинь бүх зүйлээрээ таныг харагдаад ингээд Монгол гэдэг сайхан нутагтаа эзэн сууж нэгээрээ гайхаж бахархаж баярлаж хамгаалж хог хийгдлгүй зуйлараа л гэж ингээд нийт нэрээ ингээд одоо 100 цаг 100 цаг тий гэдэг шиг одоо тэр 100 цаг зуны их аялал эхлэх гэж байгаа энэ үед хүмүүс маань их орондоо зөв аялаараа л гэж хэлээ. За баярлалаа танд. Сонсогч та ч гэсэн одоо аяллаа төлөвлөж байгаа бол таны аялал сонголт мэргэн байг маршрута зөв болгоомжтой бас сая манай зочны хэлдгээр цэвэрхэн соёлтой аялаараа. Дараагийн зочдоор эргээд уулзъя. Баярлалаа баяртай. За та уйд угаагүй